Hi guys, хоо болох болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа та бүхэндээ бүгдээрэнд нь шинэ оны мэндийг хүргэе. Шинэ оноо сайхан гаргасан байх гэж найдаж байна. За ингээд 2026 оныхоо хамгийн ихний хов болох дугаартаа тавтай морилоо. За тэгээд хамгийн ихний хов болохын маань болохоор энэ жилийнх weekly recap эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол 2026 оны хамгийн ихний weekly recap мөн 2025 онд болж өнгөрсөн одоо сонин сайхан хов живүүдийн хамгийн сүүлчийн базалт гэсэн үг, окей. За ингээд хэдүүлэнд нь ярих юмнууд зөндөө байгаа болохоор шууд бичлэг рүүгээ орцгоё. Эхний маань ярих гэж байгаа сэдв болохоор ёо ёстой надаас амар их хүмүүс асуусан тийм сэдв байгаа. Энэ зүйл болсон цагаас ахуулаад л заяа. Энэ чинь 12 сарын 21-ний өдөр болсон. Тэгээд энэ цагаас ахуулаад л хүмүүс над руу YouTube комментэрч бичээд DM жижээл айгүй их асууж байгаа. Тэгээд лайв би нэг 2 3 удаа өөрийнхөө Instagram дээр хийсэн. Тэгээд тэр үеэр ч гэсэндээ хүмүүс асуугаад би тэрэн дээр бас талтжуулт жоохон ярьсан л да. Гэхдээ одоо ингээд хэдүүлээ тэр тухай ярьцгаа тэрний үе гэхээр Nicki Minaj cancelэгдэж байгаа гэдэг те тэр тухай ярьцгаая. За Nicki Minaj яагаад cancelэгдэх болов гэсэн чинь манайхан улс төрийнхаа үзэл бодлоос болоод окей. Ер нь те баруун намайг дэмждэг, Republican намайг дэмждэг, Donald Trump-ыг support хийдэг гэдгээ ер нь жоохон ил болгочихсон гэсэн үг. Окей, ер нь жоохон ч гэлтгүй ер нь тэгээ ил болгочихсон, окей. За тэгээд 12 сарын 21-ний өдөр Phoenix хотод болж өнгөрсөн нөгөө Turning Point USA гэдэг organization байдаг штэ тэ non-profit тэр нь болохоор нөгөө нэг Charlie Kirk-ийн байгуулсан ийм байгууллага байгаа. За тэгээд одоо тэрийг нь болохоор өөрийнх нь эхнэр болох Erica Kirk CEO-ийг нь хийгээд ингээд захираад удирдаад явж байгаа. За тэгээд энэ Turning Point USA чинь ер нь бол айгүй их тиймэрхүү янз бүрийн конференсуудыг, ивентүүдийг ингэж зохион байгуулж байнга явуулж идэг байгаа. Тэгээд тэрэн дээр айгүй их олон тийм public speaker хүмүүсийг авчираад ингээд яриа хөрөө өрнүүлдэг. За тэгээд энэ 12 сарын 21-ний Phoenix-т болсон Turning Point USA-гийн жил болгон зохион байгуулдаг America Fest гэдэг ийм конференс дээр Erica Kirk-тэй хамтраад л ингээл те тайзан дээр айгүй том тайзан дээр ингээл хамтдаа хөтөлцөөд л ингээл гараад ирсэн хүн хэн байсан бэ гэсэн чинь Nicki Minaj. За тэгээ энэ бол зарим хүмүүст бол за энэ бол бүр ингээд улаан цанаа гарчлаа гэж бодсон хүмүүс байгаа байх. За зарим нь болохоор хүүе энэ чинь угаасаа л тэгэл Nicki Minaj ойлгомжтой ингээд Trump-ыг дэмждэг гэдгээ ялангуяа сүүлийн нэг хэдэн сар бол айгүй хилчлээд байсан шүү дээ. Тэгээ энд чинь бол нэг шокроод ах юм бол алга байна гэж одоо бодсон хүмүүс ч гэсэндээ зөндөө байгаа. Эсвэл бүр ингээд шокроод те юу яриад байгаа юм бэ? Эсвэл Nicki Minaj гэстэй ийм Republican намын хүн гэж бодсонгүйгээ ухаан санаагаа алдаад хэдүүлээ бөөнөр cancelцгаая гэж байгаа бас нэлээд хэсэг хүмүүс байгаа юм заяа. За тэгэд энэ юун дээр болохоор 12 сарын 21-ний энэхүү конференс дээр болохоор Nicki Minaj гарч ирээд юу ярьсан бэхэр нэг Erica Kirk-тэй хамтдаа сууж байгаа нэлээд их хэмиг ярилцсан байгаа. Бараг 30 хэдэн минутын ярилцлага хийсэн. За тэгээд тэнд дунд бол зөндөө юмнуудыг ярьж ирсэн Nicki Minaj. За ер нь хамгийн их ингээ ярьсан зүйл ингээ гэх юм бол нөгөө нэг Nigeria улсад болсон. Нөгөө Nigeria улсад одоо ч гэсэндээ болоод байгаа те нөгөө нэг Christian хүмүүсийг, Христийн шашинтай хүмүүсийг хомроглон бөөнөр нь ингэж тарчлан алах ийм аимшигтай юм одоо Nigeria улсад болж байгаа юм байна л да. Тэгээд Nigeria улс чинь ер нь нэг муслим шашинтай хүмүүс айгүй хөдөг штэ те нэгэр улсад. Тэгээд тэр улсад ингээд бас ойлгомжтой Christian хүмүүс гэсэндээ байдаг л аа штэ тий бүх улсуудад л янз бүрийн өөр шинтэй хүмүүс байгаа. Тэгэнгүүт тэр улсад Nigeria улсад бүр ингээд Christian хүмүүсийг бүр олж авч жагаад бөөгнөр үлж жагаад ингээд алаад байгаа байхгүй. Яг нөгөө нэг манай Монголд ямар аимшигтай зүйл болж илаа тий ингээд хідэн маш олон жилийн өмнө тий нөгөө хэлмэгдүүлэлт болж ирсэн шүү дээ. Хэлмэгдүүлэлт болоод буддын шашныг болохгүйгээд лам нарыг хомроглон алаад л те одоо бараг буддын шашин шүтдэг бүх хүмүүсийг л бараг хомроглон алаад л өстой шүтэж болохгүйгээд л айгүй амар тийм dictatorship-д орсон юм шиг айгүй амар үе мөч байсан да. Ер нь тиймэрхүү аимшигтай зүйл Nigeria улсад одоо болж байгаа. За тэгээд тэрний эсрэг бол ингээд Nicki Minaj дандаа юм ярьжсэн. Ингээд Twitter дээр гарч ирээд л те ийм байж болохгүй, Christian хүмүүсийг ингэж болохгүй гэд те. За тэгээд тэрэн дээр нь Trump арга хэмжээ аваад ингээд янз бүрийн одоо том улсын тийм арга хэмжээ аваад ингээд жоохон Nigeria улсыг сүрдүүлээд те та нар хэрэг энийг явуулаад ах юм бол бид нар та нарыг одоо бөмбөгдөн шүү ч гэдэг юм уу те ингэж сүрдүүлэг хийж мэйх болгонд нь тэр болгонд Nicki Minaj тэрэг амар praise хийгээл магтаал те манай ерөнхийлөгчтэй мундаг юм бидний өстой сайн байна Christian хүмүүс ингэж болохгүй гэл ер нь тэр талаар айгүй тийм vocal байсан. За тэр тухайгаа ч гэсэндээ ингээд юун дээр энэхүү conference дээр Erica Kirk-тэй сууж байгаад ярьсан. Түүнээс гадна өөр юу яриад хүмүүсээ айгүйх дурггүй хүрхэх вэ гэд те
те. Би нэрээ энийг жоохон ингээд disclaimer өгөхгүй бол би аль дээр нэг бас Nicki Minaj-ийн тухай яриад ингээд Trump-ыг айгуу их ингээд те өмөрчсөн ингээд Twitter тавьсан чи хүмүүс ингээд айгуу нэг рүү дайраад байгаа энэ төр гэсэн чи нэлээд олон хүмүүс те миний комментэн дээр жоохон confused болчихсон те. Яагаад тэгээ Trump-ыг дэмжлээгээд ингээд юугаад идэх юм бэ? Cancel гэдэг ер нь дэмжихээр яг яадгийн тэр нь тийм болохгүй юм байдаг юм уу? Тэр нэг тиймэрхүү яг үнэхээр genuinely асууж байгаа зөндөө хүмүүс байсан. Тэр нь хандаж хэлэх юм бол ер нь бол Америк улс чинь аюу тийм хагаралтаантай байгаа заяа. Та нар манай Монгол улсыг хагаралтаантай байгаа гэж бодож чинь юу ярьж байгаа үгүй юу чинь Америк улс чинь бүр амар хагаралтаантай барууны нам зүүнний нам гэж та хоорондоо алалцдаг. За тэгэл хэрүү барууны намыг л одоо ингэ шүтдэг бол те одоо дэмждэг бол зөвөр тэр одоо зүүнний намаас би ингэж хэлэх дургуултай зүүнний нам гэдэг тэр чигтээ зүүнний намын хүмүүс бол тэгдэггүй. Бүр ингээ хитрхийн амар ингээ woke болчихсон, хитрхийн амар ингээ left wing болчихсон, бүр ингээ far left болчихсон, баг ингээ ухаансаа гаалцчихсан те. Бүр ингээ дус төрөөр ингэж идэг те. Тим хүмүүс чинь л өстой яг л зүгээр барууны намыг дэмждэг л өстой шууд бүх юм хэлээл те racist, homophobic, transphobic чи өстой тим хүнийг үзээдэг, ийм хүнийг үзээдэг, fascist, nazist гэл бүх юмыг яриа авчдаг тэгж гүтээдэг. Тим учраас одоо тэр хүмүүс чинь бол ингээ те одоодаас ч юм уу олны танил хүмүүсээс зүгээр тэр хүн Republican намыг шүтдэгэ гэд одоо дэмжлэгээ гэдэг нь ил болгонгууд шууд тэр хүнийг ингээд нийтээрээ хідүүлээ boycott хий, нийтээрээ хідүүлээ ингээд cancel гэдэг тийм болчихсон ойрын хэдэн жилд. Манайха би одоо те энэ улсад чинь бас ингээд 13 14 жил амьдарч байхдаа бол урд нь бол тэгдэггүй байсан. Одоо нэг ойрын хэдэн жил бол бүр амар болцсон байгаа заяа. Тэгээ би энэ тухай бас ингээд хаяа бичлэгэн дээр ярьдаг да. Тэгээ та нар айгуу сонирхож үзмээр байгаа бол миний нөгөө Charlie Kirk-ийн тухай хийсэн тэрхүү бичлэгийг үзээрэй. Шавж чад байгаа. Тэгээ тэрэн дээр айгуу их ингээд дэлгэрэнгүй ер нь ярьдаг шүү заяа. За ямар ч хэсэн тэгээд ингээд айгуу хүмүүс Nicki Minaj-ийн энэ хүү ярилцлаганд ингээд дургуутсан байгаа. Өөр ямар зүйлүүд ярьсан чи хүмүүсийн дургу хүргэх вэ гэсэн чинь нөгөө нэг айгуу woke democratic хүмүүсийн дургу хүргэх вэ гэсэн чинь Erica Kirk ингэж асуусан байхгүй Nicki Minaj-аас чи одоогийн манай administration буюу одоогийн ерөнхийлөгчийн одоо офис гэж байгаа шүү дээ тий administration манай одоогийн administration-ы төрийн засгийн хүмүүсийн тухай юу гэж боддог вэ гэж ер нь Trump-ийн тухай юу гэж боддог вэ гэж одоо ухааны юм асууж байгаа байхгүй тэгсэн чинь ингээд Nicki Minaj бол ингэж хэлжсэн би бол тий I have the utmost respect and admiration for our president гэж хэлж байгаа байхгүй тийм би бол үнэнхээр одоогийн ерөнхийлөгчтэй бүр аюу амар ингээд хүндэтгэл үзүүлдгээ те би айгүй ингэж хүндтгэдэг. Тэгээд Trump одоо энийг мэддэг үгүйг мэдэхгүй байх. Гэхдээ би ингээ өөрийг нь мэдээсэй гэж хүсэж байна. Trump бол ингээд маш олон Америкийн хүмүүст ингээд итгэл найдварыг өгдөг шүү гэдгийг би ингэж оцолж хэлмээр байна гэдгийг хэлсэн. За тэгэл хүмүүс чи ёо Trump-ыг ингээд юугаа явчихлаа те ингээ магтаа явчихлаа гэж бөө юм болсон. За бас нэгэн зүйлийг Erica асуусан байгаа. Тэрэн дээр нь болохоор та яагаад те одоо энийг асууж байгаа байхгүй те яагаад одоо ингээд Trump-ыг ингэж дэмждгээ ил болгохыг хүссэн бэ гэд тэгсэн чинь Nicki хэлж байгаа байхгүй. Би ер нь I just got tired of being pushed around гэж аахгүй би ер нь одоо ингэ бүр залхаж эхэлж гин хүмүүсээс ингэж айж ингэ хүмүүсийн одоо арга юмд нь орохгүй тэр хүмүүсээр ингэ баг өөрийгөө удирдуулад явж байдаг те үзэл бодлоо удирдуулад явдаг тийм зүйл одоо хийхээс бүр үнэхээр залхаж байна. Тэгээд яг ингэж хэлсэн байхгүй wait a minute why do I even care about these people and what they think? Who are they? They don't even know who they are. So I'm not going to back down anymore. I'm not going to back down ever again гэж хэлсэн байхгүй. Би ингэ бүр ингэ сүулдэ бүр залхаад ингэж ботсон гинэ. Ер нь би яагаад энэ хүмүүсээс хайгаад байгаа юм бэлээ? Тэ? Яагаад энэ хүмүүсийн ингээд олон нийтийн хүмүүсийн үзэл бодлоос хайгаад байгаа? Ер нь тэр хүмүүс хин миний хувьд тэ хинж биш. Тэр хүмүүс өөрсдөө хинбэ гэдгийг мэдэхгүй байхад намайг бол мэднэ гэж байхгүй. Тэгж яхад би яагаад тэр танихгүй хүмүүсийнхаа одоо тэ үтэл санаас найгаа тэр хүмүүсийн одоо нөгөө нэг одоо шейпэнд нь тэ дүрсэнд нь орох гээд ингээд таалагдах гээд ингээд байгаад байдгийн өстой боли гэж шийдээд тэ үнэхээр enough is enough одоо бүр хангалттай гэж үзээд одоо ингээд тэ би бол дахиж хизээч одоо бусдаас айж ингэж буулт хийж өгж байхгүй хизээч үгүй гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Ер нь юу гэж хэлэх гээд байна гэхээр бол Nicki Minaj чинь ингээд урд нь бол нэг амар тэгэж өөрийнхөө одоо political үзэл бодлыг гаргаад байдаггүйсэн шүү дээ те ингээл ерөөсөө ингээл би тэр намайг шүтдэг энэ намайг шүтдэг энэ төр гэх амар тэгэж vocal байгаад байдаггүй байснаа одоо ингээд гаргаж байгаа тийм юм хэлж байгаа байхгүй те би одоо бол бүр залхах чинь өөрөөхөө ингээд Republican намайг дэмждэг гэдэг зүгээр ингээд шууд хэл гаргаад юу ямар хэлмээр байна. Ягаад би хүмүүсийн бодлоо сайх хэвээр гэсэн утгатай зүйлийг ингээд хэлсэн байгаа юм аа. За тэгэнгүүтээ Trump-ыг бүрөөждөө handsome, dashing, like role model энэ гэж амар сүртэй юмнуудыг ярьсан бэлээ. За Trump-ыг бол айгуу тийм царайлаг, handsome, айгуу тийм сэтгэл татам залуу малуу гэж тийм юм ярьсан бэлээ. Тэнгүүдээ бас JD Vance тэ одоо vice president-ыг бас тэгж хэлсэн байна лээ. За тэгээд өөр бас хүмүүсийн маш их дургүй хүргэсэн юм
юу ярьсан бэ гэхээр transgender асуудлын тухай ярьж эхэлсэн. За тэрэн дээр бол бүр ингээ албаар нөгөө нэг California мужийн governor захирагч залууг айгүй ингэж дэс хийсэн байгаа. За тэрэн дээр нь тэр California мужийн governor-ыг болохоор Gavin Newsom гэдэг байхгүй. За Gavin Newsom-ийн хоёр ч бас ингээд саяхан нэг сарын өмнөхөө бас л Twitter-ээр хоорондоо дэс хийцгээсэн заа юу. Ягаад үл энэ Gavin Newsom гэдэг энэхүү захирагч чинь болохоор ер нь одоо энэхүү trans хүүхдүүдэд trans имерхүү одоо ажиллагаанд мис ажилбар хийлэгдэг те хүүхдүүд хэрэг жоохон хүүхдүүд хурж ирээд өө би өстой эрэгтэй хүүхчиг мэдрэхгүй байна эмэгтэй хүүхчиг мэдрэхгүй байна гэх тэгэнгүүт өстой те улсаасан ч юм уу эмнэлгүүдээс нь хүлэн зөвшөөрөө за тэгэл болно мэ гэл ингээл гормон янз бүрийн тэг гормоны им блокруудыг ингэж жоохон хүүхдүүдэд эмнүүдийг өгөөл бүр жоохон багаасан те эсвэл бүр ингээ жоохон хүүхдүүдэд мис ажилбар хийгээл доотлогын тариад авчих ч юм уу дээдлийнхэн тариад авчих ч юм уу те иймэрхүү юмнууд хийдэг энтрийг ингээд Gavin Newsom гэдэг одоо энэхүү захирагч чинь болохоор ингээ хүлэн зөвшөөрөөд энэ бол байх хэрэгтэй те хүүхдүүд бид нэр одоо trans хүүхдүүдээ ингэж хамгаалах хэрэгтэй нэр гэсэн тийм юмдыг айгүйх ингэж advocate хийдэг. Тэнгүү тэрний эсрэгтэй нэг юм наачи одоо тэнийг юм уу гэж баахан юм яриад л те. Twitter-ээр баахан юм яриад л арайчтай те ингэж улсын захирагч яаж яагаад өөрөө эрэгтэй хүн байж иж нэг сони юм ярьсан маяг залуун заяа ингэж I want to see trans kids гэж нэг сони юм ярьсан заяа. Би ингэж trans хүүхдүүдийг хармаар байна гэсэн нэг сони юм ярьчихсан. Тэнгүү тэрэн дээр нь нэг юм нааш жоохон тоглолт хийгээд те. Ямар амар эвгүй юм бэ те ингэ ярьж байгаа юм чинь эрэгтэй нас биед хүрсэн байж иж trans хүүхдүүдийг би хармаар байна гэж чи одоо ямар бараг юу юм уу те creepy юм пиро юм уу ийм хүүхдүүдийн ганц дотын юм уу хайшин энэ төр гэдэг нэг тиймэрхүү утгатай одоо зүйл мүлээг ингэж айгүйх энэ залуу руу ингэж биччихсэн байхгүй Twitter-ээр тэгэхээр энэ хоёр чинь жоохон байргатай байсан гэсэн үг юм. За тэгээд яг энэхүү нөгөө нэг conference дээр ингээд trans хүүхдүүдийн тухай яриад ихсэн чинь ингэж хэлж байгаа байхгүй юу? Don't be new scum гэж хэлсэн заяа. Битгий ингээд new scam гэдэг одоо та нар зүгээр энэ хоёр үгийг хараад эхлэх юм бол scam enter гэдэг чинь те нэг одоо scam гэдэг чинь айгуу тийм хүнийг муулж байгаа л үг заяа. Тэнгүүд одоо луурчин адгийн амттай enter гэсэн үг. За тэнгүүд new scam шинэ одоо иймэрхүү адгийн амт ингээд. Гэхдээ яг энэнийг сонсоод үзэнгүүт нөгөө нэг энэ Gavin Newsom-ийн нэрэн дээр нь тоглолт хийсэн баг үгний тоглолт хийсэн Newsom new scam right. Тэгэхээр ингээд те ийм хачаа амтэн битгий байгаараа хүмүүсээ гэсэн утгатай зүйл ингэж хэлсэн. За тэгэнгүүтээ ингэж хэлж байгаа байхгүй. Boys, it's okay to be boys гэж хэлсэн. Энэ үг нь бол хүмүүсээ айгүйх дургу хүргэсэн заяа. Одоо хөвгүүдэд зариулаад те жоохон хөвгүүдэд зариулаад хөвгүүдээ энэ хөвгүүн байна гэдэг чинь эрэгтэй хүүхэд байна гэдэг чинь зүгээр штэ тий битгий ингээд заавал одоо эмэгтэй болох гэж хуурах гад ч юм уу те ингээд хүүсээ солих гэдэг эрэгтэй хүүхэд байна гэж яа болохгүй гэж тий it's okay to be boys гэдэг тийм зүйлийг хэлсэн. За тэгэнгүүт та нөгөө нэг left wing тий нөгөө нэг woke хүмүүс ч my god гэдэг ухаан санаагаа алдсан байгаа зэ яана Nicki Minaj чинь anti trans юм байна тий бүр ингээд transgender хүмүүсийг үзий яддаг юм байна. Anti LGBTQ+ юм байна. Тэ бүр ингээд LGBTQ одоо ижил хүссэн хүмүүсийн бүх одоо энэ бүлэглэлийн хүмүүсийг тэр чигтэн дээр нь үзий яддаг юм байна гал. Боо болоод тэ яг тэр хэсгийг нь тэ boys it's okay to be boys be boys гэд хэлж байгаа яг тэр нэг хэдхэн 20 секундыг тасалж аваад л та ингээл хэвээр цаацчихсан. Тэгэл хүмүүс ч өстө яана ямар амар юм бэ гэж бүр явчихсан заяа. За би та нарт нэг тэр Charlie Kirk имчилгээг ярьж байхдаа хэлснэ дээ те ямар аюултай вэ гэдэг. Хүмүүсийн agenda тэр propaganda бол те ингээд хүний ярьж байгаа ярианы тэр чихэр нь ингэж авдаггүй нэг 20 секундыг нь тасалж аваад те ямар ч контекстгүйгээр ингээд тавьчихдаг. Тэгэнгүүт ингээд те хүмүүст ямар ойлголт авагдах вэ гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа зү те. Тэгэхээр тэр бол айгүй аюултай зүйл. Boys, be boys. Amen. Be boys. It's okay. За тэгээд энээс нь болоод хүмүүстэй ёо энэ Nicki чинь урд нь олдоо ингээд өөрийнхөө карьерийнхаа туршид л өстой. Би бол гейчүүдэд дуртай ижил хөөстэй хүмүүс та нар бол өөрсдийнхөө хэн баймираа тэрүүгээрээ байдээс гей хүмүүстэй like гэл ингээд амар бүр ингээд гей queen болчихсон те ингээд гей хүмүүсийг айгуу тэгэж advocate хийдэг тийм slay queen энэ төр байсан чинь одоо яг үнэндээ бол өөрийнхөө үнэн царай гаргаж ийн үнэндээ бол гей хүмүүсийг үзээ яддаг юм байна шүү дээ явчихсан заяа. Зүгээр энэ ингэж be boys те хөвгүүдэд зориулсан жоохон хүүхдүүдэд эрэгтэй хүүхдүүдэд зориулсан ийм юмнаас болоод. Окей. Тэгэл гадуурчин бөө юм болоод хідүүлээ бөөнөрөө Nicki Minaj-ыг юу яцгаая? Cancel-цгаая гэдэг ийм хөдөлгөөн явсан заяа. Тэгээд үүнээс нь шалтгаалаад
яг энэ хүү одоо конференс дээр ярьсан ярианаас нь болоод энэ 12 сарын 21-ний өдрөөс ахуулаад л гэсэн үг заяа. Бүр гадуур янз бүрийн худлаа rumor-нууд явах болсон. Хэдэн өдрийн туршид те. Одоо ч гэсэндээ явж байгаа айгүй худлаа rumor-нууд байгаа. За тэдний нэгэн том жишээ нь гэх юм бол ийм rumor гарч ирсэн. Хэдэн өдрийн дараагаар нь заяа. Яна Nicki Minaj одоо ингэж Erica Clark-тэй ярилцлага хийснээс болоод бүр айгүй backlash аваад одоо өөрийнхөө Instagram дээр 10 сая followers-уудынхаа дагагчдыгаа алдаад тэгэнгүүт Nicki Minaj өөрийгөө тийм амар их followers-аа алдчихин гэдгээ мэдээд сандрангуйтаа өөрийнхөө Instagram-ыг устгаад deactivate хийчихсэн гэдэг зүйлийг ярьсан. Тэгэл хаасайгүй TikTok-оор сэвгдээд Twitter-ээр сэвгдээд л хүмүүс хаа хогчин 10 сая followers-аа алдан тэхгүй яадгийн хогчин штэ өстой энэ гэл бөө юм болсон. За тэгсэн чинь Forbes сэтгүүлээс энэ дээр fact check хийсэн хэдэн өдрийн дараагаар fact check хийгээд энэ үнэн мэдээлэл худлаа мэдээлэл гэдгийг шалгасан. За тэгээд Forbes сэтгүүлийн гаргаж байгаагаар болохоор энэ бол худлаа ховж байсан. Nicki Minaj өөрийнхөө Instagram аккаунтыг бүр 10 сард deactivate хийжсэн. За миний үзэгчд бол мэдж байгаа. Би Nicki Minaj-ын тухай бас нэлээд удаа ярьсан шүү дээ. Нөгөө хин Cardi-тай хийсэн хэрүүл шинэхэн хэрүүл мэрүүл тэр 9 сард болсон те. За тэгэл Twitter-ээр болоо. За түүнээс гадна хүмүүс чинь Nicki Minaj-ыг одоо ингээд нөхөртөөгөө нийлээд кредит картны өрөнд ороод байгаа мараад байгаа гэл нэг тий баахан юм яриад л те. Тэгэл тэгсэн чинь Nicki Minaj өөрийнхөө Instagram дээр гарч ирэнгүүт хүүяастаа миний кредит картыг ингээд 2-3 удаа ингээд хүн зураад хэрэгэлсэн. Миний зөвшөөрлгөөр хэрэгэлсэн хэдэн мянган доллар, хэдэн зуун мянган доллар ингэж үрцсэн байлээ энэ төр гэл. Тэгж юм ярьж яснаа яг 10 сард устгацсан гиг үнтгээ ингээд яг тийм сони юм ярьжснаа ингээд Instagram-аа устгацсан deactivate хийчихсэн гэж би нэг хэлжсэн надаа санаж нөө тэрийг тэ тэр үед л устгасан байхгүй тэр үед л deactivate хийсэн тэрнээсээ хойш дахиж Instagram-аа activate идэвхжүүлээгүй байсан. Тэнгүүд хүмүүс одоо тэрийг нь ашиглаад те үгүй ээ Nicki Minaj гэж 10 сард мард deactivate хийгээгүй юм а цадах чинь ингээд те хүмүүсээс айгүйх backlash аваад 10 сая followers-аа алдсан чинь айсандаа болоод deactivate хийчихсэн гэж ярьж байгаа. За энийг бол ингээд Forbes сэтгүүлийнхэн үгүйсгсэн байна. Бүр нөө Social Blade гэдэг нэг social media-гийн одоо юм хүмийг шалгадаг статистик энэ дээрх шалгадаг тийм юу гэдэг штэ тий сайт үүдэг Social Blade гэд тэрэн дээрээс ингээд бүр статистикээр харсан гэнэ 10 сарын 20-ны өдөр Nicki Minaj яг ингээд Instagram-аа deactivate хийгээд тэгээд ямар ч тийм тэр үеэс хойш тэ ингэж Nicki Minaj followers-аа алдсан ч юм уу ямар ч тийм мэдээлэл байхгүй ягаад угаасаа deactivate хийчихсэн аккаунтнаас хүмүүс ингэ follow татаж аавна гэж байдаггүй гэж аахгүй unfollow дарна гэж угаасаа deactivate хийгдчихсэн учраас. За үүнээс гадна бас ийм ховж явж исэн. За тэр нь болохоор ингээд Nicki Minaj ийм зүйл хийснээс нь болоод Madonna болон Beyoncé хоёр хоёулаа ингээд бас Nicki Minaj-ыг Instagram дээр unfollow хийсэн гэдэг team rumor явж исэн. Энэ нь бас худлаа гэж батлагдсан байгаа. Дахиад л тэ deactivate алужа хийгдчихсэн ийм аккаунтнаас хүн фоллоу татаж авч болохгүй гэсэн байгаа юм. За бас нэг өөр худлаа rumor нь юу байсан бэ гэхээр хүмүүс гадуур ингээд Nicki Minaj ийм яриа өгсөний дараагаар нь Rihanna өөрийнхөө Twitter дээр ингээд Nicki Minaj-ыг clown тэ алиалагч гэж дуудсан. Гэт тийм зүйлүүд айгүйх явж байсан. Тэгэл хүмүүс ёо эста манай Monday Rihanna тэ my bad girl Riri ста тэ ингээд Nicki Minaj-ыг clown гэж дуудсан ха энэ гал хүмүүс боо юм болоод за тэрийг бас Forbes тэгвэл ингээд fact check хийжээ тэр нь бас л худлаа гэж таарсан ямар ч тийм одоо тэрийг indicate хийх тийм proof evidence-нууд гарч ирээгүй. Rihanna ерөөсөө тэгэж янз бүрийн комент бичсэн олдоогүй, одоо Twitter бичсэн олдоогүй, за тэгэл эсвэл Instagram дээр ч юм уу Facebook дээр ч юм уу комент эсвэл TikTok энэ төр комент бичсэн олдоогүй, эсвэл тийм пост хийсэн ч юм уу те ямар ч тийм юм evidence байхгүй. Зүгээр л хүмүүсийн ингээд худлаа гаргаад ирчихсэн rumor. За иймэрхүү худлаа rumor-нууд бол гадуур маш их явж исэн. За тэрнээс нь бол бүр сэвгдээд хүмүүст яанаас та хөрхи Nicki Minaj-та хогчнста амсахама амс гээл те. Тим юм ярьж исэн. За тэгээд түүнээс болоод бүр хүмүүс Nicki Minaj-ыг cancel гаад те бүр cancel-х нь битгий хэл Nicki Minaj-ыг deport хийх гээд манайхаа Америк улсаас зайлуулах гад change.org дээр бүр тийм petition гарч ирсэн байгаа юм заяа. Тэр нь болохоор Nicki Minaj-ыг бөөнөрөө deport хийгээд Америкаас ингээд зайлуулад нөгөө өөрийнх нь төрсэн улс болох Trinidad руу явуулцгаая гэдэг тийм одоо petition гарч ирсэн байгаа юм заяа. Тэгэд Nicki Minaj чинь бол Америк улсаа иргэн биш. Би энэ тухай бас нөгөө Nicki Minaj, Cardi B хоёрын бүр 100 хийжсэн билүү нөгөө нэг анхных нь beef-ний тухай ярьж байхдаа. Жишээлбэл Nicki Minaj ч одоо хүртэл ингээд юу биш, Америкийн иргэн биш, Америкийн одоо permanent resident буюу ногоон картны одоо holder байгаа хгүй эзэмшигч. Гэхдээ өөрт нь бол Америкийн иргэн болох боломж байгаа. Гэхдээ өөрөө ингээд болохгүй байгаа хгүй юу. За тэгэнгүүт хүмүүс одоо
Хүмүүс ч одоо иймэрхүү юмыг fact check хийн, Nicki Minaj үнэхээр энэ Америк улсад хууль бусаар амьдраад байгаа юм уу үгүй юу гэдгийг ингээд шалгахгүй шүү дээ. Хүмүүс ч юм бол иймэрхүү пропаганда гаргаж ирэх гэж байгаа хүмүүс чинь тийм юм шалгадаггүй. Зүгээр худлаа юмыг ингээд зохиож гаргаж ирдэг. Тийм болохоор наад Nicki Minaj ч өөрөө тэг ингээд яг үндэ бол Америкт хууль бусаар байдаг штэ, хууль бусаар амьдардаг штэ. Наад чи ингээд illegal immigrant те. Тийм учраас хэдүүлээ ингээд тэгэж их одоо Трампыг шүтээд байгаа юм бол те. Танад Трамп чи ингээд illegal immigrant-ыг гаргаад байгаа зү те. Тийм болж та чамайг бас хөөгд өгье л доо гэсэн нэг тийм петишн гаргаж ирсэн. Гэхдээ энэ бол дахиад худлаа Nicki Minaj illegal immigrant те. Хууль бусаар оргондог одоо энд байдаг тийм хүн бишээ. Nicki Minaj чинь ногоон картны одоо эзэмшигч те ийм permanent resident байгаа юм аа. За тэгээд энэ хүү petition дээр нь бүр нийтдээ одоогийн байдлаар 120 мянган гарын үсэг цуглараад байгаа юм байна. За тэгээд энэ тал дээр бас ингээд те та нар ингээд сонсож байгаа би одоо ингээд дандаа одоо left wing те одоо энэ хүү одоо woke хүмүүс хэрхэн одоо энд Nicki Minaj дээр хандаад байгаа гэдэг тухай яриад байгаа болохоор та нар энэ талыг сонсож байгаа. Одоо би ингээд хальт бас баруун талын хүмүүсийг юу ярьж байгааг одоо хэлээ л да те. Угаасаа баруун талын хүмүүс бол угаасаа ойлгомжтой ингээд Nicki Minaj дэмжиж байгаа нь одоо ойлгомжтой те. Тэгээд түүнээс гадна зөндөө олон тиймэрхүү одоо юунууд гарч ирж байгаа. Одоо TikTok бичлэгүүд ч юм уу те. Ойрын үед яг 12 сарын 21-ээс хойш болсон одоо ийм одоо жишээ нь clubbed байгаа хүмүүсийн юу байгаа аахгүй бичлэгнүүд. Тэгмүүдээ хүй та нар чи Nicki Minaj cancel хийлээ гэдэг агаагүй лөө. Яасан бэ гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хүмүүс юунд клуб дотор яг ингээд Nicki Minaj-ын дуу ингээд blast хийгээд те хүмүүс Nicki Minaj-ын яг verse энтрийг дагаж дуулж муулаад ингээд амар шоудаж маудаж байгаа тиймэрхүү зөндөө олон бичлэгүүд гарч ирсэн. Тэгээд хүй Nicki Minaj-ыг cancel ингээд яасан гэдэг те нэг тиймэрхүү юмнууд TikTok-ууд агиох гарч ирж ирсэн. Түүнээс гадна би Nicki Minaj урд нь дуртай байсан бол одоо бүр дуртай боллоо гэсэн те тиймэрхүү юмуд ч гэсэндээ агиох TikTok-ууд энэ төр ч гэсэндээ агиох гарч ирж байгаа. Түүнээс гадна одоо энэ баруун намыг дэмждэг хүмүүс бол юу ярьж байгаа гэхээр харалтаа энэ зүүн намын хүмүүс амар hypocrite амар тийм худлаа жүжиг тавьдаг худлаа ийм хоёр нүр гаргадаг хүмүүс байгаа байхгүй. Өөрснөө болохоор те иймэрхүү Трампыг үзий ядаал те Трамп ч нөгөө нэг ийм хууль бус хүмүүсийг гаргаад байгаа штэ те ингээд олон олноор нь депорт хийгээд байгаа. Тэнгүүд энэ харалтаа Трампстай бүр ингээд те зүгээр яж байгаа хөөрхөн амьтад цайхан амьдралыг хүсэж ороод ирж байгаа ингээд хууль бус хүмүүсийг ингээд гаргаад хөөрхөн амьтад гаргаад хахтай хавтай стандер гэл ба гэл амар тэрэнд ингээд advocate хийдэг мөртлөө одоо эсэргээрээ те Nicki Minaj-ыг депорт хийя гэд юм цоглуулаа сууж гинэ гэдэг чинь бол те худлаа хоёр нүр гаргаж байна. Өөрсөндөө таалагдсан юм дээр л дуу гаргадаг худлаа жүжиглдэг гэсэн тийм юмыг баруун намынхан гаргаж ярьж байгаа. За түүнээс гадна democracy те democratic намын одоо ер нь дэмждэг одоо гол зүйл чинь бол freedom of speech те хүн болгон одоо энэ чинь артчлал гэдэг чинь те хүн болгон өөрсдийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Хүн болгон өөрсдийн гэсэн шашин шүтэлтэй байх хэрэгтэй. Хүн болгон өөрсдийн гэсэн одоо улс төрийн үзэл бодолтой байх хэрэгтэй гэсэн одоо тийм зүйлийг бол нь бол preach хийдэг штэ энэ намынхан чинь те уул нь бол гол үндс нь бол тийм юм байгаа. Гэтэл энэ хүмүүс харин ч эсэргээрээ өөртөөхөө ингэж үнэлдэг зүйлүүдийг ингээд тэрнийхээ эсрэг зүйлгээд байгаа үстэй те Nicki Minaj-ыг өөрийнхөө freedom of speech те хүснээ ярих эрхтэй гэсэн зүйлийг ашиглаад тэрхүү эрхээ ашиглаад өөрийнхөө одоо бодож явдаг үзэл бодлыг илэрхийллээ гэд ингээд үзэн ядуулаад бойкот хийлгүүлээд ингээд Америкаас айлуулъя гэд тийм одоо petition хүртэл гараад ирчихсэн байна. Яаж наадах ч одоо тэр та нарын яриад байдаг freedom of speech, democracy гэдэг зүйлтэй зохицоод байгаа юм бэ? Харин наадах чинь fascist үзэл бодол байна гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо уул энэ woke хүмүүс айгүйх нөгөө нэг баруун намыг fascist гэдэг шүү дээ. Яг үндэл fascist юм бол яг энэ байгаа байхгүй юу? Гэж те ийм зүйлүүдийг бас айгүйх ингэж ярьж байгаа. Тэгэхээр ингээ хоёр хуваагдчихсан байгаа. За тэгээд угаасаа л хуваагдталтай байдаг л да. Угаасаа нэг одоо нэг хуваагдаад байгаа биш үү? Бүх зүйл дээр ингээ хоёр хуваагдталтай байдаг. За тэгээд Nicki Minaj бол энэ Erica Kirk-тэй хамт ярьслаа өгснөөс хойш бол огт social media дээр ч юм уу гарч ирэл янз бүр өөрийгөө өмөрсөн ч юм уу та нар мосоо ч юугаад байгаа ч гэдэг юм уу те та нар намайг cancel чадахгүй шүү ч гэдэг юм уу те тийм юм тийгүү айгуу тийм нам гүм чимээгүй байгаа заяа. Бас нэгэн айгуу тийм ridiculous ховжиг хүмүүс гаргаж ирсэн. Одоо left хүмүүстэй юу гэж хэлж ийнө гэхээр ойлгомжтой шүү дээ Nicki Minaj яагаад одоо гэгүнтгийн ингээд Trump мамбыг дэмжээд те ингээд баруун намыг дэмжээ явчихж байгаа вэ гэхээр Trump-ыг өөрийнхөө нөхөр нь нөгөө нэг хүчин хийжсэн гэд тийм одоо гэмт хэрэгтэй шүү дээ те шорон моронд орж исэн хүн байгаа. Тэнгүүд өөрийнхөө нөхрийг Трампаар ерөнхийлөгчөөр pardon хийлгүүлэх гээд уучлуулах гад те ингээд байгаа байхгүй юу? Одоо өршөөл авах гад гээд. Одоо ерөнхийлөгчийн
өршөөл гэж байдаг те. Манай Монгол ч гэсэн байдаг үстэй те. Ингээд president pardon гэж байдаг. Тэгээд ойлгомжтой тэгээд авахгүй да одоо бүр ингээд Трампын боксыг долоож байгаа ингээд. Энэ бол өстой худал зүйл зөө. Яагаад энэ бол байж болохгүй гэдэг. Энэ би танарт хэлээд байна шүү дээ. Ингээд энэ woke хүмүүс ерөөсөө ингээд fact check хийн, юмыг худлан харна энэ төр гэсэн байдаг. Зүгээр ингээд худлаа яриа явчихдаг зөө. Ерөнхийлөгч юуг ямар гэмт хэргийг ингэж pardon хийж болох вэ гэхээр federal crime. Манайха federal crime буюу улсын хэрэг. Улсаас гаргаж ирсэн хэрэг. Одоо дэрийн хэрэг чинь бол зүгээр нэг хоёр хүний хоорондын хэрэг байгаагүй шүү дээ. Улсын хэрэг байсан. Улсын бүр Homeland Security ингэж гаргаж ирээд те прокурорын бүр ингэж араас нь явж ингэж ухаан төвхнэн байж ингэж те USA versus Sean Combs гэж хэлсэн шүү дээ. USA-гийн эсрэг, Америкийн эсрэг Sean Combs гэж ингэж хэлсэн. Тэр чинь бол federal crime. Federal court-н дээр шийдэгддэг те. Улсын шүүхтэр шийдэгддэг ийм шийдвэр одоо шүүх байгаа те. Хоёр хүн бинийг шүүхдэг ч юм уу те. Эсвэл чи намайг ингээд за ямар муухай ярих гэж байгаа. За эсвэл нэг хүнийг одоо хүчнэдэд ч юм уу те ингээ бэлгийн хүчрхийлэл хийгээд хоёр хүн ингээ нөгөө хүн нь би ингээд чамаа шоронд одоо шүүхүүд өглөө минь ямааг ингэсэн гэх юм бол тэр чинь бол ингээд те хоёр хүний хэрэг мууж интерээр ингээд хот мотор ингээд ороо явчихна гэсэн улсын хэрэг болохгүй. Окей. Тэгэхээр энэ Nicki Minaj-ийн нөхрийн энэ хүү хэрэгчин болохоор улсын хэрэг биш, federal crime биш. Яг ингээд тэр хүчнэдсэн хүнийх нь зүгээс ингээд цагдаад мэдэгдээд тэгээд ингээд хоёр хүний хооронд болсон шүүх хуралдаан гэсэн үг байхгүй юу? Тэ? За тэгэхээр president ерөнхийлөгч бол энэ хэрэг дээр хүссэн ч тэ pardon хийж болохгүй хуулиндаар тийм байхгүй. Of course. За бас юу гэхээр за юу яа гэсэн ч гэсэндээ тэ өршөө гисэн ч гэсэндээ өршөөх юм байхгүй. Яагаад вэ гэхээр энэ залууч аль үшээ ялаа идэх нь идлээ, чорондоо суугаад, sex offender registered орох нь ороод ингээд ял малаа идэлчихсэн аль үшээ гараад ирчихсэн байгаа хүн. Аль үшээ ялаа идэлчихсэн гэсэн үг. Тэгээ ял идэлчихсэн хүнийг яаж pardon хийх вэ? Pardon хийн гэдэг чинь бол одоо жишээ нь дири чинь айгүйх юу гэсэд байгаа штэ. Трампаас нөгөө өршөөл хүсэж байгаа. Дэрэн шиг хүн бол ингээ өршөөл хүсэж болно. Яг бол одоо яг ялаа идлээ сууж байгаа хүн намайг авраач, Трамп намайг өршөөгөөч гэх юм бол би ингээд ил эрхчлөөдөө гараад ирнэ гэж тийм юм яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү айгүй худлаа зүйлүүдийг одоо woke хүмүүс left too far left хүмүүс ингэж гаргаж ирж айгүйх энэ тэнүүгээр цацж байгаа. Тэгээд тэрэнд нь ингээ хүмүүс улам итгээд тэ бөө юм болж байгаа. За тэгээд энэ дээр ч гэсэндээ манайхаа нөгөө нэг над руу ч гэсэндээ хүмүүс айгүйх хүмүүс нь ч бас юу юм бэ? Нэг хүн заяа нэг хүүхэд охин над руу битсэн. Би ингээд зүгээр энэ тал дээр болохоор би Nicki Minaj-ийн нэг тийм айгуу тийм баараас байгаа edit-ийг зүгээр ингээ rap хийж байгаа edit-ийг өөрийнхөө Instagram дээр оруулаад you can't cancel Nicki Minaj because she's the queen of rap гэх нэг тиймэрхүү юм бичсэн байхгүй юу. Ингээд Nicki Minaj-ийг яаж ингэж cancel хийн гэж бодож байна те. Nicki Minaj бол үргэлж queen одоо rapping queen-тэй байсан байх ч болно гэдэгтэй нэг тиймэрхүү юмыг хэлсэн. Тэгээ угаасаа Nicki Minaj хүмүүсийн юу ярьж байгааг те ерөөсөө огт тоодог үзэл бодлого огт тоодоггүй учраас хідэж cancelдах хүн бишээ гэд тийм утгатай зүйл ингээ битсэн. Тэгсэн чинь нэг охин над руу ороод ирсэн. Ингээд англиар бичээд ороод ирж байгаа байхгүй юу? Монгол хүн л байгаа байхгүй юу? Ойлгомжтой. Тэгсэн чинь ямар сони юм бэ та за байж гараа би юу хараатай. Би одоо тэрийг нэрээ олох гэж лаа юм байна. Юу ч гэсэн байлаа. Би ямар ч сан скриншотыг нь оруулах бодоо. Арайч тэ ийм имийг өмөрөөтч гэлөө нэг тийм ярьсан байхгүй юу? Эсвэл та аль одоо намайг дэмжчихээрс ойлгомжгүй юм аач гэлөө нэг тийм юм бичсэн. Тэгэхээр би юу гэсэн миний аль нам дэмждэг ер нь яг өөрт чинь ямар хамаах вэ гэсэн чинь ингээд амар буруу зүйлийг ингээ өмөөрлөө энэ гэсэн нэг тиймэрхүү зүйл ингээ над руу дахиад бичиж байгаа байхгүй юу? Тэгээд би ингээд хүмүүст хэлдэгтэй миний аль намыг дэмжихгүй байх, миний уус төрийн байдал ямар байхгүй байх бол хүмүүст ямар ч байдлыг та нарын ч гэсэндээ Монголд ч вэ, Америкт ч вэ те өөрийнхөө амьдарч байгаа улсад ч вэ аль намыг дэмжиж байгаа, эсвэл аль шашныг шүтж байгаа чинь надад бол падли байхгүй, хинт ч падли байх ёстой биш. Хүмүүсийг ер нь шашин шүтлэг болон улс төрийнх нь үзэл бодлоос болоод үзэн ядах энтер гэдэг чинь бол би хамгийн тэнэг зүйл гэж боддог. Миний ч гэсэндээ хувьдтай айгүйх ингээ миний шүтдэг одоо дуучид ч юм уу те ингээ жүжигчэд хэдийгээр одоо миний шүтдэг намын эсрэг байлаа гэд би тэр хүмүүсийг ямар тэнэг юм бэ? Би тэр хүнийг сонсохоо боллоо, үзэхий боллоо гэж хизээч тэгдэггүй. Why?
Надад яг ямар хамаатай. Би тэр хүний зүгээр од гэдэг утгаар нь киноны жүжигчин гэдэг утгаар нь гоё дуу дуулдаг гэдэг утгаар нь л дэмждэг болохлаасаа би тэр хүний ямар шүтлэгтэй байна, ямар намыг дэмждэг байна гэдэг надад tweet short тэ надад ямар ч хамаагүй тэрнтэй адилхан миний үзэл бодол улс төрийн хувьд ялангуяа миний өөрийнхөө амьдарч байгаа улсын хувьд энд ингээд татвар төлөөд энд ингээд амьдраад сууршаад байж байгаа хүний хувьд энэ улсынхаа айл намыг нь дэмжихгүй нь бол тэ үнэхээр миний амьдралд орцоод та нарт бол огт хамаагүй шүү гэдгийг энэ бичлэгээр дамжуулаад хэлчихье. Йоо, за Ник Минажиг ярьсаар хэтэлтэй баг 30 минут өнгөрцөн шүү дээ манайхаа. Ийм зүйл болсон юм аа. Манайхаа. Окей, ойлгож авсан уу? Ингээд надаас хүмүүс аягүй асуусан. Ник Минаж яасан бэ? Ник Минаж яасан бэ? Cancel-д байгаа гээл те. Ийм зүйл болсон юм шүү. Окей. За ингээд хідүүлээ дараагийнхаа сэдв рүүгээ орцгоё. Дараагийн сэдв маань манай weekly recap дээр байнга яригддаг. Байнгын хов базааны бай маань байгаа. Тэр нь болохоор Hailey Bieber, of course. Hailey Bieber. За Hailey Bieber юу болоод тах вэ гэсэн чинь шүү дээ. Шинэ жилийн өдөр, за 12 сарын 31-ний өдөр нэгэн пост хийгээд хүмүүс дөрөв хүргэсэн байгаа. Ямар пост байсан бэ гэхээр зүгээр нөхөнтэй агуулсан, өөрийнхөө нөхөртөө агуулсан, Justin Bieber-тэй агуулсан зураг байгаа байхгүй ингээд амар үнсэлцэж байгаа. Галтай тэр нь болохоор нэгэн дэрүү зураг 2016 оны зураг ингээд тийм зураг хингүүтэй ингээд биччихсэн байсан зөө. 10 new years together and counting. Гингүүтэй тэрний үг гэхээр те 10 удаагийн шинэ жилийг чамтайгаа өнгөрүүллээ. Тэгээ одоо цаашдаа ч гэсэндээ ингээд хамт байх болно гэсэн утгатай зүйлийг бичингүүтэй хамгийн гол нь тэрнийхээ хажууд ингээд fuck you гэсэндээ тийм дунд хурууны эможи тавьчихсан байсан заяа. Тэнгүүдээ хажууд нь нэг heart зүрхний эможи тавьчихсан байсан. Ийм хоёр эможи тавьчихсан байсан. Тэнгүүд хүмүүсээ айгуу дургуун урсан байгаа. Тэгээд нөгөө нэг бүр ингээд одуудын те иймэрхүү одуудын ста хэдэн онд тэгсэн ста бараг л те 2009 онд 2 сарын тэдэн даадах чи ийм хоол гэдэг явж ирсэн ш тэгээд бүр тэрийг ингээд бүр тайп хийдэг те бараг ингээд дэвтэр дээр тэмдэглэж авд юм уу яа тийм тиймэрхүү амар улаан ногоон фэнүүд байдаг ш те тийм фэнүүд гарч ирээд за эстонад Hailey Bieber чи энэхүү юугаараа энэхүү зургаараа энэхүү постероо өөрийгөө side chick байсан гэдгээ батлаатглаа. Бүр хүлээн зөвшөөрөө төглөө гэж ярьсан заяа. Side chick гэдэг чи одоо тэ хүний нууц хамраг гэсэн үг шүү дээ. Тэгээд үнэхээр л нууц хамраг нь байсан юм байна. Selena Gomez Justin Bieber хоёрыг үерхдэг байхад гэж ярьж байгаа. Яагаад вэ гэхээр 10 энэ хоёр бол ингээд 2018 онд энэ хоёр чинь гэрэлсэн шүү дээ. Гиг өнтгөн үерхээгүй байжсан. Гиг өнтгөл пун гэл одоо юу ангууд 2 сарын дотор үерхчихсэн те. Биш гэрэлчихсэн. Тэгэхээр 2018 оноос хойш ингээд бодоод үзэнгүүт яалтчгүй юу биш байгаа байхгүй. 10 жил биш шүү дээ ойлгомжтой те. Ингээд одоо 2026 оны шинэ жил боллоо те. Тэгэхээр 10 жил биш яг 8 жил л байгаа шүү дээ. 18 оноос 19 рүү шилжих гэдэг ингэж бодож явна гэсэн үг. 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26 оны шинэ жил гэх тэнгууд ч одоо ингээд 8 жил яг болж байгаа байхгүй юу. Тэгэхээр 8 шинэ жилийг л энэ хоёр ч уулын хамтдаа өнгөрөөсөн байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь 10 жил гэж хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг синембл авчиж байгаа. За тэгэл одоо те үнэхээр өстэй энэ Hailey ч өөрийгөө side chick гэдгээ одоо илчиллээ өстэй ичдэггүй амтэн тэнгүүтээ та нар өстэй яаж чадахгүй штэ хаа гэж байгаа юм шиг дунд туруу муруу гаргаад ямар зэвэн амтэн бэ өөрийнхөө side chick гэдгийг мэдгүй ичээч те хүний нууц амрагч юм байх гоё биш штэ энэ гэж те баахан юм ярьсан. Тэг хүмүүс бас Hailey Bieber яаж ингэж худлаа ярьж чаддаг байна гэд тэгжсэн. Ягаад гэхээр Hailey Bieber чинь ер нь бол дандаа тэрийг ярьдаг штэ ингээд deny хийдэг. Би ингээд тэ хинэгч Justin-ыг хизээч хинээс ч булааж аваагүй. Тэ ямар ч тийм давхарлалт ямар юу ч хэлэх давхцалт бол байгаагүй ярьдаг байсан. Ялангуяа нэг Call Her Daddy podcast дээр ороод тэ хэдэн жилийн өмнө ороод ярьжсэн штэ тэ яг тэр situation-ийн тухай яриад хүмүүс намайг одоо баргал тэ Selena Gomez Justin хоёрыг үерхдэг багтал дундуур нь орж ирээд Justin-ыг булгаад авчихсан юм шиг юм ярьдаг. Тэр бол одоо худлаад ямар ч юм давхцалт бол байгаагүй. Бид хоёр ингээд үерхэж эхлэхэд бол Justin single байсан гэдгийг бол дандаа тэгж ярьдаг. Тэнгүүд тийм юм ярьжсэн байж одоо ингээд ийм зураг игээд 10 жил хамтдаа юу өнгөрөөсөн гэд тэ шинэ жилиг өнгөрөөсөн гэд яаж ичдэггүй ярьдаг байна гэж ингээд хүмүүс ярьсан. За тэгсэн чинь одоо за тэгэд бодохоор ял бас сонирн байгаа юм заа. Ер нь айгуу тийм confusing, айгуу тийм толгой иргмээр timeline заа юу.
Justin, Selena Gomez хоёр чинь ер нь 8 жилийн туршид on and off байсан шүү дээ. Нэг салаад нэг нийлээл. Тэгэхээр энэ хоёр чинь бас энэ хоёрын Justin, Selena хоёрын таймлайн чинь ч гэсэндээ айгүй муухай бүлэнгартай заяа. Заримдаа энэ хоёр үргэжчээснаа хэдэн сар салчиндээ тэр салцсан байх хугацаанда өөр хүнтэй үерхээ явчихсан одоо тий тохиолдол зөндөө байдаг. Одоо чинь Selena Weekend-д үерхээ явжсэн ч юм уу, эсвэл DJ Z-д үерхээ явжсэн ч юм уу тий. Эсвэл Justin Bieber бол ингээд бас Hailey-тэй оролцолтой явжсэн үе байдаг шүү дээ. Тий энэ хоёрыг бүр ингээд гэрлэхээс өмнө Selena-тай ингээд яатсан байх үедээ эсвэл нэг Justin чинь бас нэг өөр найз охтуудтай байсан шүү дээ. Ингээд хинээс Selena Gomez-с түр салчихсан байх үедээ. Тэгэхээр энэ хоёрын таймлайн бол угаасаа амар булангартай заяа. За 2017 онд яалтчгүй Selena Justin хоёр чинь ингээд нэг хэсэг хугацаанд салчихсан байж байгаа буцаж нийлээд 2018 оны шинэ жилийг бол хамтдаа гаргасан. 17 оноос 18 руу шилжих яг тэрхүү шинэ жилийг бол хамтдаа гаргасан. Тэр хоёр хамтдаа нэг Cabo San Lucas-т одоо ингээд далайн эрэг дээр хамтдаа ингэж өнгөрөөж гаргасан байгаа. Тэгэхээр яаж ч утсан бол ингээд тооцоолохоор ихний Hailey-гийн яриад байгаа бол тий 10 жил гэдэг нь бол буруу байгаа зү. Right? Одоо Hailey өмөрч байгаа Hailey-гийн фэнүүд бас байгаа. Арай өөр одоо гаргалгаатай ярьж байгаа байхгүй юу? Hailey яг Justin-тэй хамт 10 шинэ жилийг өнгөрөөсөн. Гэхдээ consecutive бол байгаагүй. Дараалсан 10 жилийн те шинэ жил бол байгаагүй. Тэглээч Hailey хоёлаа хамтдаа дараалсан 10 жилийн consecutive 10 years-ыг хамтдаа өнгөрүүлээ гэж ерөөсө хэлээгүй штэ. Та нар өөрснөө буруугаар ойлгоод байна. Алуу би та нар тайлбарлаад өгье гэд Hailey-гийн фэнүүд гарч ирээд тайлбарлаж байгаа зүйлүүд байна. За юу гэж нэ хэрэг штэ те. Hailey Justin хоёр хамтдаа 2015 он гарч байгаа тэрхүү шинэ жилийг бол өнгөрөөсөн гэж байгаа юм. Гэхдээ тэр үед болохоор яг нэг газар байсан. Гэхдээ тийм одоо хос байсан гэдэг утгаараа ингэж гаргаж байгаа зүйл бол шүү. Зүгээр нэгэн парин дээр хамтдаа байсан ч юм уу те. Яг тэгэж өнгөрөөсөн. За тэгээд 2016 онд бас л те яг ингэж хамтдаа өнгөрөөсөн. Энэ үедээ болохоор яг US юм шиг үлээ. Одоо явуулчихсэн ч юм уу те ингэж date хийжсэн үе заяа. Яагаад вэ гэхээр энэ Hailey-гийн тавьсан энэ үнэлцэж байгаа зураг шүү дээ, тийм. Тэр чинь яг энэ 2016 оны зураг байхгүй юу. Тэгээ энэ үед чинь болохоор ингээд энэ хоёр тим зурга тавингуудаа дараах нь шинэ жилийн дараагаар нь Justin Bieber гарч ирэнгүүтээ ярьслан дээр ингээд ярьжсэн шүү дээ. Ингээд бит хоёр зүгээр ингээд те яг уу харж байгаа. Гэтэ ерөөсөө ингээд албан ёс болгоогүй байгаа. Зүгээр би ерөөсөө I don't want to rush into anything with Hailey энэ гэсэн нэг юм ярьжсэн. Би ерөөсөө ингээд Hailey-тэй харилцаанд ороо энэ гэж яарахгүй байгаа гэсэн утгатай зүйлийг ингээд интервью дээр ярьжсэн. Тэгэхээр одоо би тийм учраас би одоо явуулдах гэх юм уу, date хийнэ гэх юм уу, тэ ямарсан хосууд бол байгаагүй. Гэхдээ энэ хоёр ингээд тийм sexual холбоотой байсан хувьд бол холбоотой байгаа хгүй тийм үүсэлцэж байгаа зураг мурга тавьжсэн. Тэгэхээр тэр чинь болохоор 2016 оны 17 он руу шилжиж байгаа тэрхүү шинжил байгаа. Тэгэхээр энэ хоёр хамтдаа байсан байна. За тэгээд 2017 онд болохоор энэ хоёр хамтдаа ингээд хосмос байгаагүй ч гэлээ те. Justin яг шинэ жилийн өдөр Fountain Blue Hotel, Miami дээр Fountain Blue Hotel-д ингээд perform хийжсэн гинэ. Яг тэр шүн. Тэр үед нь яг тэрхүү party-н дээр нь Hailey нөгөө нэг Jordan Clarkson гэ залуутай болон Kendall Jenner, Bella Hadid энэ хэдтэй ингээд яг тэр парин дээр ингээд шоудж исэн үе юм байна. Тэгэхээр яг хамтдаа шинжил гаргасан гэж хэлчихэн ч юу юм те. Гэхдээ нэг хамт яг нэг газар байсны хувьд бол байсан. Тэгэхээр одоо ингээд тэгэд 18 онд энэ хоёр гэрэлсэн юм чинь 18 оноос 19 рүү шилжих одоо тэрхүү шинжил гээд ингээд тоолоод 2026 хүртэл ингээд явангууд ингээд нийтдээ 10 болж байгаа юм аа. Тэгэхээр Hailey бол ерөөсөө consecutive 10 жилдээ дараалсан 10 жил гэж хэлээгүй. Зүгээр л 10 удаагийн одоо шинэ жилийг хамтдаа өнгөрөөсөн гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр тийм давсалт байгаагүй. Тэгэхээр одоо ингэж Hailey өөрийгөө side chick гэдгээ батлаад байгаа зүйл бол огтхонч бишээ. Та нар буруугаар ойлгож ингэж тиймэрхүү зүйл ярьж байгаа хүмүүс бас зөндөө байна. За мэдгүй. Та нар энэ дээр юу гэж бодож байна? Гэтэ ер нь хүмүүс consecutive гэж гэтэ би лав ингэж чамтай ингээ хамтдаа те нөхөртөөгөө ч юм уу те нөхөртөөгөө ингээ хамтдаа тэдэн жилийг тэдэн Валентиныг өнгөрөөлөө өндөр гэхдээ заавал ингээ consecutive гэдэг үгийг бол хэрэгэлдэггүй үстэй. I don't know. Ямар ч гэсэн ийм зүйл болсон байна. Тэгээ хүмүүс бол те одоо Selena-гийн фэнүүд л гэсэн үг шүү дээ. Бол гадуур бас айгүй их юмнуудыг бичиж байгаа. Одоо чинь 10 really? The timeline is a bit blurry гэж хүн бичсэн маахгүй Reddit дээр. За бас нэгэн хүн ингэж ийм комментиг үлдээсэн маа. What? 10 years? He was literally with Selena after this picture was taken.
I remember that messy timeline like it was yesterday, and yes, he was with Selena in 27 going on to 2018 гэж байгаа хгүй. Justin Selena хоёр бүр яг хамтдаа бүр ингэж одоо үргэжсэн шүү дээ. Яг энэ Hailey Bieber-ын тавьсан зургийн дараагаар нь Selena Justin хоёр үргэсэн хэвээрэл байсан. Тэгэхээр яаж 10 жил болж байгаа юм бэ те? Би бол тэр айгу тийм замбраагүй тэр нэг messy timeline-ыг айгу сайн санаж байна. Тэгэд Justin бол Selena хоёр бол яалтчгүй 17-оос 18 руу шилжихтэй тэрхүү шинжил дээр бол хамт байсан. Тэгэхээр 10 жил байх боломжгүй энэ төр гэдэг те. Тим зүйлүүдийг айгуух гадар хүмүүс бичиж байгаа юм байна. Тэгэд та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Ингээд те Hailey-гийн фэнүүдийн яриад байгаа те энэхүү гаргалгаан зөв гэж бодож байна уу? Consecutive гэж хэлээгүй штэ гэдэг дээр нь ингэж яриад байгаа. School одоо Selena-гийн фэнүүдийн яриад байгаа те тэрхүү өөстөө өөрийгөө батлаад өглөө. Тийм учраас баг та нар яах ч чадахгүй штэ гэсэн маяг тагаар дунд хурууны эможи гаргаж энэ гэдэг имийг тэрнтэй илүү санал нэгдэж байна уу гэд те. Тэр талаараа бас комент бичүүлдээгээрэй. Зяк манайхан дараагийн ховжээ. Дараагийн ховжээ болохоор Taylor Swift. Taylor-ийн тухай ховжээ байна. Энэ болохоор айгүй тийм гоё ховжээ байгаа. За юу вэ гэхээр Taylor Swift яг 12 сарын 25-ны өдөр буюу зул сарын баярын өдөр болсон NFL тоглолтын дээр тэмцээн дээр очсон байгаа юм. За NFL тэмцээн буюу одоо хөл бөмбөгийн Америк хөл бөмбөгийн тэмцээн дээр очсон. За тэр нь болохоор Arrowhead Stadium гэдэг энэ хүү стадион дээр болж исэн байна. За угаасаа ойлгомжтой. Өөрөөхөө нэг сүт залууга те фиансагаа Travis Kelce-гээ дэмжихэд очсон байгаа. Яг тэдний баг тоглож байсан. За тэгээд Taylor Swift тэр тоглолт тэмцээнийг дуусчаад гарч явахдаа юуны стадион дээр ажиллаж исэн яг тухайн өдөр ажиллаж исэн бүх staff members-уудад за бүх одоо энэ ажилчдад $600 гарын мөнгө өгжээ. Яг очоод те Merry Christmas, зул сарын баярын мэндийг хүргэе. Энэ жоохон юмыг ингээд танд өгж гинэ гэж те ингээд гарын мөнгө өгсөн юм байна. Тэгээд $600 гэж аахгүй бүх хүмүүс. Тэгээд энэ тухай бол ингээд өөрөө бол тэг зарлаад л те. Би ингээд стадионы хүмүүст $600 гарын мөнгө өгсөн гэдэг ингээд яриа яваагүй. Яг тэр стадион дээр ажиллаж исэн тэр $600 типик авсан зарим ажилчид нь гарч ирээд энийг ингээд өөртөө юун дээрээ тавьдаг ч юм уу TikTok дээрээ тавьдаг ч юм уу Reddit дээрээ тавьдаг ч юм уу ингээд тараачихсан гэсэн үг заяа. Тэгээ айгуу тийм баярлсан сэтгэлээр хүмүүс бичиж байгаа байхгүй ингээд бичсэн байгаа. Нэг хүний пост бол айгуух тийм viral болсон. Taylor Swift-ийг тэр өгсөн $600-ийнх нь нэг $100-ийнх нь Billy тэгээ тэрхүү мөнгөнд дэвсгэртийг бүр ингээд юу яагаад жаазлаад ингээд тавьчихсан. Тэгээ ягаад гэвэл Taylor Swift өгсөн гэдэг утгаараа тий. Тэгээд айгүй тийм heartfelt айгүй гоё мессенжерийг үлдээсэн байсан ахгүй бичсэн байсан ингээд тий. Taylor Swift ингээд хурж ирээд зул сарын баярын мэнд хүргээд ингээд ийм гарын мөнгө өгсөн. Өстой амар хөөрхөн байсан. Тэгээд Taylor Swift бол тгийх ямар шаардлага байгаагүй. Яг бол бид нар чинь стадионы workout чинь бол Taylor Swift-д ерөөсөө ажилдаггүй шүү дээ. Taylor Swift-тэй ямар ч холбоо байхгүй. Тэр стадионд ажилдаг. Тэгээ Taylor Swift чинь бол зөвхөн үзэгч гэдэг утгаараа ярьж байгаа тий. Тэр хөл бөмбөгийн нэг багийн одоо дэмжигчтэй нэг багийнх нь одоо тоглогчийн эхнэр одоо сүт бүсгүй гэдэг утгаараа ирж одоо үзэх гэж ирж байгаа байж бид нарт бол те ингэж юм өгөх ямар ч тийм шаардлага үүрэг энэ төр байгаагүй. Тэгж яагаад ийм гой сэтгэл гаргаад те бид нарыг 12 сарын 25-ны зул сарын баярын өдрөөр ингэ ажиллаж байна гэсэн чинь бас айгүй ер нь хэцүү шүү дээ те. Гэтэ зарим мэрэгчлчин бол ажиллахаас өөр аргагүй байдаг шүү дээ. Одоо чинь цагдаа нар ч юм уу, совилогч нар ч юм уу зөндөө олон төрлийн мэрэгчлээ. Одоо кофе шоп заримдаа ажилладаг хүмүүс ч юм уу те Starbucks энэ ч юм бол 12 сарын 25 онгорхоо байж байдаг шүү дээ. Тэдний хүмүүс ч гэсэндээ одоо ингээл зул сарын баяраар өөрсдөө баярлахгүй ингээд л те үйлчлэл байж байдаг. Тэгэхээр тийм утгаараа хин Taylor Swift өгсөн байгаа аахгүй гарын мөнгөд зул сарын баярын өдрөөр ажиллаж байгаа чинь баярлалаа гэд. Тэгээд тэр юм бичсэн хүн бол те ингээд Taylor Swift бидэрт ямар ч юм өгөхгүй байх тэ өгөх шаардлагатай байгаагүй мөртлөө ийм гоё сэтгэл гаргаад биднэрт тэ мэдрэлгээ дэвшүүлээд ингээд өгсөнд нь үнэхээр баяртай байна. Үнэхээр айгүй гоё хүн юм аа энэ гэсэн утгатай зүйлээ ингээд бичсэн. Түүнээс гадна ганц хоёр өөр хүмүүс гарч ирээд бас ингээд хэвлэл мэдээллийнхэнд одоо ярьцлаган дээр өгсөн байлаа тэ үнэхээр баярлсан энэ дээрээ тэ энэ бол миний бүр ингээд 2-7 хоногийн маань юу гэж байгаа байхгүй цалин. Тэр стадионы workload-ийн хувьд 2-7 хоног ажиллаад олох энэ мөнгийг зүгээр нэг өдрийн дотор ингээд өгчөж байгаа. Тэгээ үнэхээр одоо зулсаар болж байгаад бол надад хэрэгтэй байлаа. Манай гэр бүлийнхэнд хэрэгтэй байлаа. Баярлалаа гэсэн зүйлүүд ингээд хүмүүс ярьсан байгаа. За тэгсэн чинь манайхаа саний хажуугаар юу гэдүүлээ сажин гэдэг лээ те. Саний хажуугаар сар. Би бас энэ тухай нэг
Billie Eilish-ийг нэг Elon Musk-ийг call out хийгээд ягаад та нар тэр бомтын юм бэ? Мөнгөө тарааж өгцгөө энэ гэл нэг юм ярьжсэн. Тэрэн дээр бас хальт ярьжсэн гэж санаад байна. Хүмүүс чинь өөрснөө Billie Eilish хэлж байгаа юм шүү. Зүгээр ингээд хүмүүс ер нь өөрснөө янз бүрийн нэг юм хийхгүй байж ич одоо хүмүүс туслах ч юм уу янз бүрийн юм сайхан сэтгэлийн үйл аян хийж ганц хүнд гудамжинд суугаад одоо мөнгө гуйж байгаа хүнд хүртэл ингээд тоож $5 өгдөггүй мөртлөө хүмүүсийг шүүмжлэхтэй амар сайн байдаг. Тийм хүмүүс гарч ирсэн манайхаа. Ийм одоо ихний Taylor Swift $600 ажилчид өгжөө гэсэн ийм айгүй гоё тийм постнуудын доор дандаа хүмүүс $600 юу вэ? Taylor Swift чинь тэр бомтон бидтэй. Долларын тэр бомтон бидтэй. Тэгээд $600 ямар ичдэггүй юм бэ гэдтэй бүр ингээд шоолсон, доромжилсан тий. Би бол өстой ядаж доор хайжтэй ажилтан болгоно $3,000 өгнө $600 гэлтэй бүр амар тиймэрхүү комментод байсан. Ингээд тэр бомтнуудыг иймэрхүү баг өөрсдөө хувьдтай 5 центтэй тэнцэх иймэрхүү $600 гэсэн мөнгийг өгөнгүүд ингээд хүмүүс дэмжээд өстой мундаг энэ төр гээд хад болох хэрэгтэй өстой ичдэггүй юм аа энэ төр гээд би бол тэр комментыг уншаал зүгээр шок. Өөртөө тэр хүмүүстэй тэр усны цаас ингээд бичиж сууж байгаа хүмүүс өөртөө нэг хүнд ганц одоо дараа сууж байгаа хүнд кофе авчаад өгөөг л ах. Тийм байж ч хүний өгсөн сайхан сэтгэлээр гаргаж өгсөн хүмүүс рүү ингэж дандаа муухай юмуд ярьж байдаг. Та сонсол та тэр мөнгийг хүлээж авсан стадионы workload нь бүр ямар их талархснаа хэлж штэ Энэ бол бидний 2-7 хоног болоод авах цайлаа. Тэгж яхад ингэж Taylor Swift өглөө энэ бол манай гэр бүлд яг энэ шинэ жилийн баяраар айгүй хэрэг болно маш их баярлж байна гэд хэлж хагаад утасны цаанаас хүмүүс яана $600 гэд байж байдаг. Айгу тэгэд ямар нэг хүнд $600 өгж байгаа шүү дээ. Тэр стадионы workload гэд хитэн хүмүүс байгаа вэ? Стадион тэр том стадионд хитэн ажилчид ажиллаж байгаа вэ? Бодод үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нийтдээ хэдэн төгрөг болсон бол хэдэн доллар болсон бол маш их хэмжээний мөнгө болсон байгаа. Тэгээ иймэрхүү сонь юм яриас аждаг хүмүүсээ бодох юм бүр инээд хүрээд байдаг. Тэгээд энэтэй нэг давхцаал нэг хэлчих. Би бас нэг юу харсан байхгүй юу? Саяхан штэ нэг видео харсан. Нэг мэтгэлцдэг хүмүүс ингээл сууж байгаа л ингээл мэтгэл одоо Jubilee гэлээд шүү дээ. Миний change my mind гэдэг ингээл хоорондоо хүмүүс өөр үзэл бодолтой хүмүүс ингээл хоорондоо мэтгэлцдэг. Тэгээ тиймэрхүү нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэрэн дээр нэг бичлэг байсан чинь YouTuber, streamer залуу гэсэн байхаа ямар ч юм social media-ыг тэрнээсээ бүр ингээд айгүй амжилттай болохоор би хин гэдэг санахгүй амар бүр ингээд millionaire болчихсон, саятан болчихсон. Тийм залуу байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр залуу ингээд нэг охинтой ярилцж байгаа. Тэгсэн чинь тэр охин хэлээд байгаа нь чи өөртөө сайтан байж өстой ягаад сайтын баа энэ гэх юм яриа л тэгэнгүүт нөгөө залуу би бол ингээд сайтангууд надтай адилхан иймэрхүү сайтангууд бол дандаа иймэрхүү donation хийж идгээ иймэрхүү сайн үйлсийн charity энтерт дандаа ингээд их хэмжээний мөнгөийг хандилдаг штэ чи мэдэхгүй юу гэдгсэн чинь та нар бол тэрийг ягаад хандилдаг вэ гэхээр зүгээр tax write off татвар одоо нөгөө нэг иймэрхүү charity юмнуудад ингээд татвар юу donation хийнгүүт их хэмжээний мөнгийг ингээд хандуулангууд тэндээс ч татвар төлөгддөг. Ингээд татвар гэд tax write off хийждэг байхгүй. Тэнгүүд хүмүүс бол тэрийг ингэж боддог юм л да. Баян хүмүүсийн зүгээр ингээд loophole татвар төлөхгүй бай гэсэн нэг тийм одоо аргалдаг тактик нь болохоор татвар төлж байгаагаа оронд тэр мөнгөө charity хийчигээд ингээд зүгээр хандивчдаг. Зүгээр өөрийгөө баг татвараас одоо хамгаалах гэж байгаа зүйл энэ гэж хүмүүс айгу одоо ярьж энэ хөө баян хүмүүс рүү ингэж дайрдаг байхгүй. Тэгээд энэ охин тэгж хэлж байхгүй. Чи бол ингээд сайхан сэтгэлийн үүднээс donation хийж байгаа зүйл бол биш. Зүгээр ингээд tax write off болох гэж татвараас зайлс хийх гэж л одоо ингэж юу яаж байгаа үстэй donation хийж байгаа үстэй гэд. Тэгсэн чинь тэр залуу хэлж байгаа нь окей ихэнх сайтын хүмүүс бол тиймэрхүү сэтгэлээр тэгж donation хийдэг ингээд tax write off яагаад татвар төгжөөснөө зүгээр тэрийгэ donation болгоод ингээд хэрэгтэй хүмүүс нөхчий гэж бодоод ингээд хандуулдаг. Чиний ер нь ярьж байгаа чинь Тэглэгээд ягаад энэ буруу гэж. Тэгээ ягаад энэ буруу гэж still энэ хүн мөнгө чинь тэр хэрэгтэй хүмүүст нь очиж чинь тэр хэрэгтэй байгууллагууд нь очиж чинь мөнгө болоод очиж чинь. Тэгэхээр энэс би ингээд tax write off ингээд benefit авч ийн үгүй юу гэдэг нь ямар одоо хамаатай юм бэ гэж ийм зүйлийг ингээд ярьж байхгүй. Тэгээ чи бол ингээд харин жисргээрээ нэг ч төгрөг хүнд хандуулж байгаагүй үстэй. Гэтэ ийм зүйлийг ярьж би тэрнтэй бол айгу санал нийлсэн. Тэр одоо tax write off байна уу, байхгүй байна уу? Ер нь хин хамаатай юм бэ Ингээд хүнд хэрэгтэй хүнд мөнгө л очиж ивэл тэр чинь болно үстэй. Тийм айгу тийм сонио дээл дахиад хийдэг шүү дээ. Ингээд өөрснөө юм хийдгүү өөртөө нэг хүнд нэг төгрөг чандилж байгаагүй хүмүүс айгу тийм сүртэй юм яриа л та. Тэг яах юм бэ? Тэгвэл энэ юунууд чинь сайтангууд чинь заазаа тэгвэл
болио лээ. Зүгээр те charity энэ төр өгжснөөс хүмүүс сайхан сэтгэлээр өгөөгүй гэж бодоод байгаа юм. За болио лээ. Зүгээр charity өгөхөө болчих. Зүгээр такса төлчих гэж. Тэгвэл яг уу тэр charity-нууд чинь мөнгө авах болно үстэй. Тэгээ make sense. Айгу сонсон юм ярьдаг хүмүүс. Тэгээ яг тийм л хүмүүс ингэж Taylor Swift-ээр айгу одоо шүүмжилсэн байгаа $600 өглөө гэж заяа. За түүнээс гадна болоогүй манайхаа Taylor Swift бас айгу том donation хийсэн байгаа заяа. Одоо яг шинэ жил болохоос өмнөхөн American Heart Association гэдэгтэй Америкийн зүрхний association байгууллага гэдэгтэй одоо энэ зүрхний одоо эрүүл мэндийг хариуцдаг одоо энэ байгууллагт $1 сая хандуулсан байна нахаа. Тэгээд $1 сая хандуулахтай болохоор аавынхаа нэр дээр тэгээд аавыгаа honor хийж ингэж хандуулсан юм байна. Аав нь одоо 73 настай ийм эрэгтэй байдаг. Яагаад вэ гэхээр аав нь 2025 оны одоо ихэнх хавар яг юуны зүрхний хагалгаанд орж исэн. Зүрхний асуудалтай болоод хагалгаанд ороод ингээд эдгэрээд гараад ирсэн юм байгаа аахгүй. Тийм учраас ингээд аавынхаа одоо нэрэмжит тэ аавыгаа honor хийсэн ийм одоо их хэмжээний donation-ыг тэ $1 сая энэхүү donation-ыг American Heart Association өгжээ. Тэгэд энэхүү байгууллагын хүмүүс эмчнэр докторууд гарч ирээд айгу тэ Taylor Swift маш их баярлаа гэдгийг ингэж хэлсэн байна лээ. Тэ энэ их хэмжээний мөнгө бол тэ энэ их хэмжээний donation бол үнэхээр хэрэгтэй зүйлдер зарцуулагдах болно. Тэ энэ зүйл бол ингээд цаашдаа бүр хийгдэх одоо зүрхний янз бүрийн өвчнүүдээр хийгдэх судалгаа, research энэ тэрэгэд тэ технологи, эм тариа, шинэ технологи энэ тэрэгэд тэ тийм бүх зүйл дээр ингэж хийгдэх ёстой, зарцуулагдах ёстой сайн үйлсийн аяндаа ингэж зарцуулагдах болно. Маш их баярлалаа гэд тийм зүйлийг хэлсэн байна лээ. Тэгээ ер нь бол би ер нь хэлээд байдаг шүү дээ. Энэ хүмүүс чинь Taylor Swift ч байна уу одоо өөр одод ч байна, Rihanna ч байна, Beyoncé ч байна те. Энэ хүмүүс чинь бол ингээд бас зүгээр байгаад байдаг бол хүмүүс биш. Эдгээр чинь бас ингээд айгүйх те donation-ууд хийж идэг. Одоо зөвхөн одод ч гэдэг ахгүй те саятангууд Elon Musk одоо Jeff Bezos, Mark Zuckerberg те эдгээр чи айгүй их ингэж donation хийж явж идэг. Тэглээгээд те тэрийгэ хүнд зарлаад би donation хийлээ намайг харцгаа гэд те тэгэд байдаггүй. Та нар өөрснөө зүгээр судалгаагаа хийгээд за Elon Musk-ийн тэгсэнтэй энэ онд хийсэн charity-нууд гэд судлаад яхан бол ингээд нэрнүүд нь гараад ирнэ. Тэ тэрнээс ч болоо ингээл хүм тэ сайтан хүн болгон ч юм уу тэрбумд хүн болгон ч юм уу би тим юм donation хийлээ гэл тэгэхээр айгу тэнэгчтэй яах гэдэг баг тэ баг үнэнгээсээ нэг хүмүүс ярьдаг ши тэ яг үнэнс тайхан сэтгэлээр хийсэн юм хүмүүст гой хүн болгож харагдах гад хийгээд байгаа юм гэсэн баг л тэ тэгж хардаж ярьдэн ши тэ тэгэхээр энэ хүмүүс ч юм бол тэгж зарлаад байдаггүй. Гэхдээ бас ингээд сайн үйлсэн хийгээ явж идэг байх нэ. Тэгээд манайхаа тэ бид нар ч гэсэндээ энгийн иргэд ч гэсэндээ би биэндээ сайхан туслаад тэ боломжоор туслаад явж болно шүү те ядаж нэг ингээд мөнгө гуугаа сууж байгаа хүнд ятаж нэг мөнгө авна өгчгөөр хэрэггүй юм тэргэлчих үү те арх одоо энэ төр яачих вэ гэж жоохон санаа зовлоо шүү те тэгж байгаа ч гэлээдээ ядаж хоол аваад өчч болно шүү те нэг халуун цай аваад өчч болно шүү энэ өвлөө хүдэнд чинь те тэгэхээр бид нар ч гэсэндээ ийм гоё туслалцааг хүмүүст хийгээд явж болно шүү гэдгийг бас ингэж би урайлмаар байна. Манайхан дараагийн маань ховж болохоор Alabama Barker-ийн тухай байна. Alabama Barker буюу одоо Kourtney Kardashian-ы stepdaughter гэхээр хойд охин, right? Тийм. Одоо хойд охин гэж байдаг шүү дээ. Дагвар охин. Биш ээ. Yes. Travis Barker-ийн дагвар охин. Travis Barker ч угаасаа урд нь өөр хүнтэй гэрэлжсэн шүү дээ. Тэндээс зөндөө олон хүүхдүүдтэй. Тэгээд Travis Barker-ийн охин чинь Alabama Barker байгаа. Тэгээд social media дээр аягүй хэм хийгээдэг. Бид нэр Alabama Barker яаж аягүй сайн мэддэг вэ гэхлээр нөгөө нэг bad baby-тэй хийжсэн нөгөө нэг feud энэ тэрэ те. Тэндээс нь болоод сайн мэдж байгаа. Би тэр хоёрын тухай feud энэ тухай зөндөө бас бичлэг өнгөрсөн жил хийжсэн. Alabama Barker яагаад ингэж бас яриулаад оноо гэсэн чинь цаадах чинь угаасаа л энэ одоо юу вэ? Тэгээ Travis Barker-ийн охин, за тэгээ Kourtney Kardashian, одоо Kardashian family ингээ ороод ирчихсэн гэсэн үг. Тэгээ угаасаа Travis Barker чинь тэгэл баян хүн, Hollywood-ийн хүн. Тэгэхээр баян айлын одоо Nepo baby байгаа шүү дээ. Баян охин гэсэн үг. Ойлгомжтой. Тэрэн дээр бол ингээ шокроод ахзуул байхгүй дээ. Alabama Barker жил болгон л ер нь өөрийнх нь Christmas haul-ыг хийдгээ манайхаа окей. Christmas gift haul. Одоо хүмүүс чинь айгүйх тэгж үнээр тэгдэж штэ. TikTok-рууд энэ төр ингээл айгүйх TikTok-оор хүмүүс юм ярьдаг. Оо миний Christmas haul би энэ шинэ жилээр ямар бэлэг авсан бэ хүмүүсээс гэл тэ тэрийг ингэж хүмүүс танилцуулдаг. Би ч гэсэндээ бас тийм Christmas gift haul өөрийнхөө Instagram дээр хийсэн байгаа шүү. Би ямар бэлэг хүмүүсээс авсан бэ гэдгээ. Тэгээ та нар манай үзмээр аваад очиж үзээрэй. Өөрийнхөө рилиг рекламдаад тэ. За Alabama Barker
угаасаа ойлгомжтой энэ баян хүн юм чи ямар шохон төрлийн бэлгэнүүд авах нь ойлгомжтой. Тэгсэн чинь хүмүүс ингээд үзүүлсэн юмнуудыг тооцоолоо үзээд байсан чинь нийтдээ баг $200,000 авсан гэж байгаа байхгүй юу? Манайхаа. Яа, $200,000 авсан. Тийм бэлгэнүүд авжээ. Ямар юмнууд байна гэхээр штэ те. Одоо баахан Hermes гэдэг айгуу том брэнд. Тэгтээ Hermes айгуу их том юунууд байгаа. Slides-ууд, slippers-ууд, тийм таавчиг, за тэнгүүдээ бүр Hermes-ийн Birkin bag. За Birkin bag одоо ягаан өнгийн Birkin bag $24,000 үнэлгээтэй тийм цүнхийг бас авсан. За тэгэл Chrome Hearts гэх бас нэгэн брэнд гэдэг те тэрний $15,000 одоо тийм цүнхийг авсан. Зөндөө олон Chanel цүнхнүүдийг авсан байгаа. Chanel-ийн цүнхнүүд ч угаасаа бүгд үнэтэй байдаг шүү дээ те. Ойролцоогоор нэг $7-8,000 ахуулаад дэшегээ байгаа. Тэгэд нэлээд олныг авсан байгаа байхгүй юу? Түүнээс гадна одоо яан зүрийн өөр тийм түплнүүд заяа heels ямсын ихэнх нь бол айгүй тийм хоорондоо яг адилхан стайлын хүртлээ өөр өнгөтэйг авсан байгаа байхгүй юу. Тэгээд тэднэр нь болохоор ихэнх нь одоо $1,100 хамгийн бага нь $1,100-аас ахуулаад $1,800 $20,000 үнэлгээтэй зөндөө олон түплнүүд байсан. За тэгэл юунууд пүүзнүүд байсан бүгдээрээ бас нэг айгүй luxury brand-ууд Chanel энтрийн брэндүүд хагаад тэгэхээр угаасаа үнэтэй $2,000 энтер гэж явчихж байгаа юм. За түүнээс гадна хамгийн их үнэлгээтэй байсан зүйл ингээд хэм бол Cartier branding одоо jewelry brand ааш тэгээд Cartier-гийн Love bracelet ийм бугуйч авсан маа. Тэр бугуйч нь болохоор $32,000 үнэлгээтэй тийм бугуйч байгаа. За тэгээд Dior-ийн нэг подолка байгаа. Тэр подолкын зүгээр подолк л байгаа хгүй зүгээр Dior гэж биччихсэн марк ч юм уу те. Тэгээ тэрний тийм мөртлөө $1,600 ч гэнэ солиотой заяа. За тэгээд иймэрхүү амар их юм аваа түүнээс гадна бас MacBook байсан баха. Apple-ийн computer энэ байсан. Ер нь маш их төрлийн юм нийлээд ингээд нийтдээ $200,000 үнэлгээтэй. Ийм Christmas haul хийсэн. Хүмүүс oh my god тэ бололдоо баян хүмүүсээ биднэртээ жирийн иргэдэд ингэж иймэрхүү haul хийж харуулхад болдохгүй ядаргаатай гайхуулах гэдэг юм яах гэдэг юм ингээд тэ. Тийм юм тэг хүмүүс чинь бас нэг Becca Bloom билүү. Тэр инфлюенсерыг бас амар out of touch амар баянаа гайхуулж ядсан энэ гэж ярьдаг. Becca Bloom гэдэг нэг Аз эмэгтэй ба. Тэр чинь болохоор угаасаа нэг инфлюенсер болонгуудаа баяжсан зүйл бол биш заяа. Угаасаа тэр бомбны охин. Тэгэд нөхөр нь ч гэсэндээ тэр бомбны хүү. Тэгээ хоёр тэр бомбнууд хүүхдүүд гэрэлчээр юу болох вэ? Та нар угаасаа ойлгож байгаа хэрэг. Тэгэл тийм баян хүмүүс чинь тэгэл яаж амьдрах вэ? Угаасаа л яаж амьдрах нь тодорхой шүү дээ. Тэнгүүд хүмүүс албатай юм шиг тэр хүмүүсийг дагчаал тэгээ уурлаад байдгийн гайхмаар тэлстэ тийм ч юм харуулаа юм ч юм. Тэгээ яах юм бэ энэ хүмүүс ч тэр энэ баян хүмүүс чинь тэгээд TikTok химээр санагдана. Тэнгүүтээ хүмүүст ингээд гайхуулаад яах ингээд тэгээ яах юм. Шал сонин хямдхан албаар тийм хувцсамсаад ингээд юугаа хийх юм хайшин те. Би ерөөсөй ойлгодгүй тэрийг угаасаа л баян юм чи ингээд те. Яг хүмүүсийн нүдэн дээр ингээ баяжаад ингээд гайхуулаад байгаа зүйл бол биш дээ. Угаасаа баян тэр бомбтой. What do you expect? Тэ? Like stop it. Becca Blooming Busted Christmas haul I'm crazy as and I'm gonna Hermes oh blah 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 амарсан. За түүнээс гадна амар хүмүүсээр яриулж байгаа зүйл юу гэхээр Alabama Barker-ын хувьд манайхаа бас нэгэн ийм ингээл бокс гаргаж ирэв. My dad went a little crazy at agent provocateur гэлтгсэн аахгүй юу. Манай аав бүр ингээд agent provocateur дэлгүүр дээр очиод бүр арай л дэндүү их тэг арай л галзуурсан байлээ гэж айгүй их юм бодлож авсан гэж хэлэх гээд байгаа аахгүй юу. Тэгээ тэр нь agent provocateur гэж цаанаар зүгээр нэрийг сонсож үзлээ. Юу вэ гэхээр lingerie brand заяа. Дотор хувцсны эмхтэй хүний дотор хувцсны брендинг гинэ. Тэр дэлгүүрээс зөндөө их юм авсан гэж харуулж байгаа байхгүй юу. Амар sexy lingerie зүгээр нэг bra and panty тэр биш байгаа байхгүй одоо юм те лифчик бандаж биш заяа ингээл амар тийм sexy lingerie and байдаг шүү тиймэрхүү corset тийм торон марн те тиймэрхүү юм байгаа байхгүй. Тэг амар их байсан заяа. Тэг хүмүүс what do you mean your dad went a little crazy at agent provocateur те тана аав чин чамд ийм юмыг сонгож авч байгаа юм охиндоо that's fucking creepy. That's fucking wild. Тэ ямар disgusting юм бэ гэх хүмүүс батад үзлээ те аав нь нас бинд хүрсэн охиндоо левчик бандаж те lingerie тийм ер нь секси гэдэг ашиглагддаг те тиймэрхүү юмнуудыг ингэж авч өгөөд сонгоод явж гин гэхээр that's not appropriate you know. Яс зүг байгаа хгүй те ээж хүн бол яг охиндоо бас тэгсэн ч гэсэндээ сонио би лав ингээд те
Яг манай ээж бол надад ингээ юм левжиг манаш авч өгдүүлсэн л та. Гэтэ бүр тийм lingerie ингээд авч өгөөд явна гэхээр бас жоохон сонь те. Тэгээ ээж байна гэхээр бас арай жоохон гайгүй. Бүр аав нь тэгж гэхээр айгүй эвгүй юм аа гэх хүмүүс тийм ярьсан. Тэрнээс нь бол бөө юм болоод заяа. Тэгээд гэхдээ өөрөө хэлжсэн л та Courtney picked out most of it and the girls at the store helped with recommendations гэж хэлж байгаа байхгүй. Courtney бол ихэнх юмнуудыг ингээ сонгосон. Тэгээд бусдуудыг нь болохоор угаасаа нэг энэ Alabama Barker тэрхүү дэлгүүр дээр айгүй очиж үйлчлүүлдэг ингээ тийм учраас баг нэг тэнд ажиллах хүмүүс нь Alabama Barker ямар стайлны ямар шуган lingerie дуртай юу гэдгийг мэддэг учраас те Courtney-д ингээ санал болгоод Alabama иймэрхүү юмнууд дуртай байдаг юм аа гэж санал болгоо явсан. Гэтэ ихэнхийг нь бол Courtney сонгож авсан гэж хэлж исэн. Тэгээд хахад л те гэхдээ яг нэг хин чин Alabama ч өөрөө oh my dad went a little crazy гэж хэлсэн болохоор нь аав нь аваад өгсөн л гэж ойлгочихгүй юу. За тэгээ боо юм болоод ямар эвгүй юм бэ ста creepy гэд баахан явцсан чинь Alabama Barker гарч ирээд guys stop trying to make this lingerie thing a thing гэдэг битгий одоо энэ наатахаа ингээд худлаа юм болгож гарч ирж ингээд гаргаж ирэх гээдээ тэгээ ховж болгож гаргаж ирэх гээдээ те наач угаасаа тийм ховж болж чадахгүй те та нарууд тэнийх юм хайшаа энэ би ерөөсөн манай аав очоод те ингээд сонгоод те ингээд lingerie ингэ сонгосон гэж огт хэлээгүй би та нарт хэлээ үзтээ Courtney picked out the outfits те Courtney очоод ингээд бүгдийг сонгож авсан юм манай аав сонгоогүй ягаад би ингээд манай аав ингээд went a little crazy гэж хэлсэн бэ гэхээр одоо энэ хүмүүс ч ер шинэ жил болох гэхээр Christmas list гэлтэй wish list гэл гэр бүлийнхэн гişүүдэд өгчдөг штэ те ингээл би ер нь энэ жилийн шинэ жилээр иймэрхүү юмнуудыг хүсэж байгаа ч гэдэм авмаар анч гэдэм үү те тэгээ тийм wish list-н дээр нь agent provocateur гэд бичсэн байсан. Тэгээ трийг нь зүгээр аав нь одоо гүйцэлдүүлэх гээд Courtney-г явуулсан. Courtney очоод тэгээд авсан. Гэхдээ одоо мөнгийг нь төлсөн хүн нь бол аав нь лсэн бэл одоо Courtney Travis-ийн картыг барьж аваад явсан ч юм уу. Айраа тэ ямар ч гэсэн ингээд Courtney авсан сонгосон гэж би танад хэлээд хахад та нар ингээ ойлгодог юм уу гэж те тийм ярьжсэн. Тэгэнгүүтээ өстө бойл би лав дараа жил лав дахиж юу хийхгүй заяа. Christmas haul хийхгүй заяа та нар ингээ тэнхтэд байгаа юм чи ингээ тийм юм ярьсан байна лээ. За үүнээс гадна энэ хүн нэг Christmas haul хийгээ байж хахад нь Alabama YSL-ийн заяа Yves Saint Laurent-ийн им юг аюу гой төплөөс юм аа. Тэрийг ингээ харуулж байхдаа nasty this with the Pucci outfit nasty гэж хэлж байгаа байхгүй. Тэр Orion ингээд юу болсон viral болчихсон TikTok дээр заяа. Тэгээд өөрийнх нь ер нь гаргаж ирж байгаа lingo гэсэн үг заяа. Nasty гэж хэлээд байгаа нь ер нь nasty гэж айгу заван гэсэн үг шүү дээ. Гэтэ өөрийнх нь хэлж байгаагаар болохоор nasty буюу insta гоё this 8 энэ гэл insta идчихлээ энэ гэл ярьдаг шүү дээ. Insta үнэн гоё гээл те insta үнэн алаад өглөө гэсэн маягаар ярьж байгаа юм байна л да. Энэ төплийг Pucci outfit тэг хүмүүс Pucci outfit гэж юу юм бэ? Pucci outfit гэж юу юм бэ гэж хүмүүс толгойн эргээсээ Pucci гэдэг бас нэгэн брэнд гэдэг юм уу да. Тэрний одоо тиймэрхүү янз бүрийн гоё дресснүүд энэ төр байдгийн гинэ. Тэнгүүд энэ төплийг энэхүү Pucci-гийн иймэрхүү дресс энэ төрүүдтэй өмсгөөр өстө үнэн гоё алаад өгнө гэдэг утгаар л те. This is the Pucci outfit nasty энэ төр гээл те. Тэгэж хэлж байгаа нь бүр ингээд viral болоод энэ тэнүүгээр тархаад хүмүүс тэр орыг нь ашиглаад юм болонгууд л те. Pucci outfit nasty энтергээд тэгж ярьдаг болсон. Тэгээд ийм бас нэгэн trend audio гаргаж ирсэн. Alabama Barker-та баярлалаа. За ийм байна манайха. Юуны хувьд бол Alabama Barker-ийн хувьд nasty with the Pucci outfit nasty. За манайха хамгийн сүүлийнхаа мэдээлэл рүү орцгоё. Хамгийн сүүлийн мэдээлэл маань Will Smith-ийн тухай таагүй мэдээ байгаа заяа. За яасан бэ гэсэн чинь Will Smith-ийн эсрэг нэгэн лоосууд гарч ирсэн. Тэр лоосууд нь болохоор ер нь дэргийн эсрэг гарч ирдэг гэсэн лоосуудтай адилхан sexual assault, sexual harassment гэдэг те бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл гэдэг тийм зүйл ангаар одоо лоосууд хийсэн байгаа. Тэгж гарч ирсэн байгаа. За энэ лоосуудыг нь шүүхийн нэхэмжлэг нь бол хэн гаргасан бэ? Хохирогч нь хэн бэ гэхээр Brian King Joseph гэдэг ийм violinist те electric violinist залуу юм байна л да. Ийм хийлчин те хийлч залуу юм байна. За энэ хийлч залуу нь болохоор нэг America's Got Talent гэдэг нэг Америкийн авьяаслаг Америкчууд гэдэг юм шоу байдаг шүү дээ. Тэрний season 10 дээр гэсэн байхаа ороод ялж исэн ийм хийлчин гинэ. Тэг айгүй авьяаслаг ийм залуу байдаг юм байна. За тэгсэн чинь хин Will Smith өөрийнх нь хийсэн нэг based on a true story гэдэг тийм дэлхийг тойрсон аялан тоглолтын дээрээ энэ залууг хамтлагтаа те ингээд энэхүү back юу гэдүүлээ нөгөө нэг хамтлаг те артталт нь яадаг нэг хамтлаг байдаг шүү дээ
хөгжмийн тоглодог хамтлагийнх нь нэг гишүүн болгож тэ хийлчээр ингэж ажилд авсан юм байна. Тэгээд тэр одоо дэлхийн аялын тоглолтын бүх улстай ингээ хамтдаа дагуулж яваад тэ ингээд тоглолтууд нь оролцсон гэсэн үг шүү дээ, тийм. За тэгсэн чинь яг нөгөө нэг тоглолт нь эхэлсэн ингээл явж исэн чинь одоо хотелд ингээл бөөнөрөл орж байгаа шүү дээ, ойлгомжтой ингээл хөгжимчин тэр. За тэгсэн чинь энэ залуу ингээл өөрийнхөө өрөөлөө ороод ирсэн чинь өөрийнхөө ингээ бүх хүмүүс нь туцтаал орж байгаа шүү дээ, тийм. Тэгсэн чинь өөрийнхөө өрөөлөг нэг өдөр ороод ирсэн чинь хүн ороод ирсэн байсан гинэ. Хүн ороод ирсэн байсан юм шиг ингээд юм хүмүүлдээгээд явцсан байсан гэж байгаа байхгүй юу. Өөрийнх нь зөвшөөрлгөөр хүн ороод ирсэн. За тэгсэн чинь яг тэр үлдээсэн юмнуудынх нь тэнд нэг тийм ноуттэй үлдээчихсэн биччихсэн бичээсээс ингээд тэрэн дээр нь Brian, I will be back no later than 5:30. Just us. Гингүүтээ юм зүрх зурцсан байсан гинэ. Brian, би одоо ингээд 5:30-аас хэтрэхгүйгээр ингээд тэ өнөөдөр орой хүрээд ирнэ. Тэгээ энэ хойлохнаа байх болно. Just us. Тэ тэнгүүтээ юм зүрх зурчихсан байсан гэж аахгүй. Тэрнийх нь хажууд тэнгүүтээ Stone F гэж бичсэн. За тэнгүүтээ тэр ноутных нь хажууд юу байсан бэ гэхээр юу пивний шил. За тэнгүүтээ тийм одоо wet wipes-ууд за ингээд нойтон салфетикнууд. За тэнгүүтээ эмэг. За тэгэнгүүтээ улаан өнгийн тийм үүргэвч. За тэгэнгүүтээ HIV medication гэж аахгүй одоо HIV чи яг дох бол биш бах те. Гэтэ юу лээ? AIDS ч нь бол дох шүү дээ. HIV ч нь болохоор нөгөө нэг дох хүргэх магадлалтай вирус те. Би яг зөв ярьж байгаагүй та нар хэлээр ямар ч HIV ч нь ингээд дохыг хүргэж болдог, AIDS болгож болдог нэг тийм вирус юм билээ те. За ямар ч тийм HIV-гийн эсрэг одоо тийм хэрэгэлдэг M олцсон гэж аахгүй. Тэгээ иймэрхүү зүйлүүд ингээд тавьчихсан байсан. Тэгээ үлдэг явцсан байсан. За тэнгууд энэ залуустай бүр ингээд freaked out болоод тэгээ юу вэ гэд. Тэгээд юу шууд тэр хотелийнхоо security-г дуудаад цагдааг дуудаад тэгээ ингээд миний өрөөнд миний зоч бодлын өрөөнд ингээд хүн дураараа орж ирээд ийм үлдэг явцсан байна. Би ер нь өөрийнхөө safety-д айгу те санаа зовж гин. Ер нь айгу creepy байгаад те. Би одоо удахгүй 5:30-аас хитрхгүй хүрээд ирнэ хойлохнаа байх болно гингүүдээ бүр амар сонио тийм нойтон салфетик үлдээчихсэн тэнгүүдээ HIV-гийн эм үлдээсэн болохоор хүн ер нь юу гэж бодох вэ? Just think about it, right? Тийм болохоор ингээд энэ залуу ингээд айгаад ингээд цагдаад хэлсэн юм байна. За тэгээд удалгүй энэнийг болохоор хин Will Smith deny хийгээд энэ цагдаа ингэж дуудсан дээр ингэ deny хийгээд хинж одоо баг Brian-ы өрөөнд ороогүй ухааны юм яриад түүнээсээ болоод ингэ тэнийг халчихсан гэж байгаа байхгүй юу. Энэ Brian гэдэг залууг ажлаас нь халаад тэр тоглолтынхоо хамтлагт байлгахаа болчихсон. За тэгээд энэ залуу ингэж те шүүхээр ямар одоо хэмжил өгж байгаа вэ гэхээр sexual misconduct. За тэр нь болохоор яг бэлгийн хүчирхийлэл бол биш те. Бэлгийн зүй бус байдал одоо дарамт. Тэ. За тэгээд retaliation буюу ингээд өөрийнх нь хүссэн зүйлийг хийхгүй болохоор ингээд хариугаа авахгүй ч тэ тийм үйлдэл хийх байдаг шүү дээ. Тэрийг одоо retaliation гэж байгаа юм. За тэгээд wrongful termination буюу ингээд хариугаа авахын тулд ингээд өөрийнх нь хүссэн юмыг авах гад хариугаа авахын тулд ингээд намайг зүй бусаар ингээд ажлаас халсан гэдэг юм тэ. Иймэрхүү заалтуудаар ингээд шүүхийн хэмжил Will Smith-ийн эсрэг болон Will Smith-ийн одоо production-ийн эсрэг ингээд гаргасан юм байна. Тэгэхээр яг бол Will Smith-ийг бол ийм зүйл хийсэн гэж бол хэлээгүй. Гэхдээ энэ залуу хэлээд байгаа нь болохоор Will Smith ер нь бол өөрт нь аягүй тийм сонин юмнуудыг өөрт нь хэлдэг байсан гинэ. Тэ you're like so special to me. I've never felt like this with anyone else энэ гэдэг ч юм уу тэ нэг иймэрхүү зүйлүүдийг хэлдэг гэсэн гэж аахгүй. You're so special тэ чи бол аягүй онцгой хүн. Би ингээд өөр хүнтэй бол хизээч юм тэ connection үүсгэжсэнгөө гэсэн утгатай юмыг хэлдэг байсан гинэ. Тийм болохоор энэ ингэж бичиж өөрийнх нь өрөөнд нь орж ирэм сонсон юм үлдээсэн хүнийг бол Will Smith гэж бодоод байгаа юм байна. Гэтэ яг бол баримт байхгүй байгаа юм шиг байлээ. Ямар ч зэн иймэрхүү лоосууд хийсэн маа. Гэтэ баримт байгаа болоод юу яаж байгаа хэл гэж би бодож байна. Бүр өмбөлөж хөлсөж аваад тэ ингээд юу яаж байгаа лоосууд хийж байгаа. Ямар ч зэн ийм зүйл болж юм нахаа. Тэгээд би бол Will Smith-д амар хайртай дүүс ахгүй ингээд кинонод айгүй мундаг жүжигч ингээд ялангуяа нэг хүүтэйгээ тоглосон кинодаг шүү дээ. Pursuit of Happiness хэлээ тэ тэр мэр киног ингээд бүр багадаа үзчих ямар мундаг жүжигч юм бэ гэж боддог байсан. Тэгээд ер нь л тэ нэг I Robot байна. Тэгэл нэг хотгоо явж байгаа л юу яадаг кино ч юу лээ. Хотгоо явж байгаа нэг зомби момби болол тэ ингээд амар алж мандаг тийм кино мэн. Ер нь Will Smith-д айгүй дуртай. Тэгээд
тийм байжсэн чинь нөгөө нэг хиний хэрэг гараад, дэрийн хэрэг гараад, янз бүрийн ингээд юунууд ховж яваад гараад тэрийг ингээд яасан чинь айгүй хүмүүс Will Smith-ыг оролцдог гэж ярьдаг байсан шүү дээ. Иймэрхүү freak off-суудад оролцдог байсан. Тэгээд Will Smith чинь бас өөр эрэгтэй хүмүүстэй унтж агаад ингээд баригдчихсэн энэ гэл нөгөө ихэн дэрийн би хамгаалагч нь тэр урд нь ажилладаг байсан хуучин би хамгаалагч нь Dylan тэр ярьдаг байсан чинь ингээд нэг юунд ороод ирсэн чинь өрөөнд ороод ирсэн чинь оршил өрөөнд ингээд цамсргүй яваад орсон чинь ингээд Will Smith доошоо тонгоцчихсан артталт нь нэг хүн ингээд тэ эрэгтэй хүн өөрөг нь ингээд юу ажижсан гэл амар юмуд яриад тэ тиймэрхүү ховж гараад ирсэн болохоор би одоо үнэхээр яаж ч хүссэн харж чаддаггүй шүү дээ нүдэрээ яг нэг урд нь байсан нүдэрээ ингээд харж чаддаггүй жоохон тэр нь бодогдоод байг. Гэхдээ бас тэрийг тэ бодохгүй байхыг хичээд гэлдэг кино мэнаг нь үзэхлээрээ яагаад гэвэл яг час хийсэн баталгаатай зүйл гараад ирээг болохоор те айгу хэцүү шүү дээ. Гэтэл бас ингээ хүн тим юм сонсчоор зүгээр чаддаггүй юм байна лээ. Та нар ч гэсэндээ бас тэгж байгаа бах те. Тим сонсон юм сонсогдсон учраас. За манайха ийм зүйл болсон юм дэ хэдүүлээ энэ лоосууд нь ер нь яах нь харцгаая тохиролцох нь яах нь эсвэл те энэ тухай бол угаасаа Will Smith болон Will Smith-ийн тим багийнх нь бол шууд бүгд худал мэдээлэл гүтгэлэг байна гэж ярьж байгаа юм байна лээ. За тэгээд хэдүүлээ ямарчсан харцгааж бай те энэ хүү хэрэг нь одоо яаж явагдах нь вэ эсвэл энэ залуу нь буцаага татаад авчих юм билүү шүүхэн нэг хэмжлэлийг эсвэл Will Smith ингээд буруутан тогтоогдоод те янз бүрийн шүүх хурал мурал болох юм уу maybe тэгэхээр хэдүүлээ зүгээр хүлээгээд байжээ цаг хугацааны асуудал гэсэн үг. За манайхаа ингээд 2026 оныхоо хамгийн ихний хов базалтыг хийлээ. Тэгээд хов болохыг энэ жил weekly recap-аар эхлүүллээ. За тэгээд өнөөдөр та бүхэндээ 2025 оны төгсгөлөөр 12 сарын төгсгөлөөр болж өнгөрсөн ноцтой те хамгийн viral гэсэн тренд болсон одоо те бум болсон тэрхүү ховжуудыг өнөөдөр базаад ярьж өглөө. Тэгээд бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоб болохыг булангаараа цааш хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.